За сайн байцгаана уу? Энэ бол Sport podcast-ийн 8 дугаар дугаар. Өнөөдрийн podcast-ээр баяраа байна. Надтай зөв ганаа байна. Өнөөдөр бид 2018 оноос Netflix дээр гарч ирсэн Испани зураг болох Elite-ийн дөрүүд дээр суурилж ерөөдөө Euphoria дээр ярилцсан шигэ яг тэгж дөрүүд дээр суурилсан сэдв гаргаж ярилцахаар бэлдсэн юм аа. За тэгээд өнөөдрийн хостоор ганаа ажиллах болно. Ганаа подкаст эхлүүлээч. Өглөө өдөр арай мэндийг хүргэе. За Аа чиний өнөөдөр ямар хоо болж байгаа юм? дайчгүй ерөөдөө жоохон завгүй л өнгөрч байна. Ойртой ингээд шалгалт чүүлэг болох гээд хүмүүс амарсан байгаа л да. Манай үеийнхэн тий. Ер нь 10 жилийн хүртэл би ихтэй шалгалттай энэ 7 өдрийн сүүлээр тэгээд тэрэндээ жоохон бэлдээд жоохон зам муутай яваад байна. Тэгээд бид хоёр ч гэсэн яг одоо жоохон орой бичиж таарч байна. Нэгнийхээ завыг тааруулаад ерөөдөө цаг нар бас тэгж таарч байна да. За чи Elite-ийн бүх ангийг үзсэн үстэй. Тий. 1-4 сийсэн бүх ангийг үзчихсэн. Богино ангуудыг үзсэн үү? Үзсэн. Яг уу Чи анх хизээ үзлээ? би 3 сизон гарсны дараа яг бүгдийг нөхөж үзчихсэн. 4-р сизон нь болохоор спешиал эпизодуудтай нэг хүлээж аваад үзэж байсан. Одоо үзээд нэх ер нь нэлээд удацсан байгаа болохоор бас зарим юмнуудыг санахгүй байж магадгүй гэх. Тэрэн дээр бас жоохон уучлаарай. Ерөнхий сэтгэл ямар гэдэг вэ цогцлын талаар? Классик штэ. Орчин үеийн классик гэж боддоо штэ. Эхний 3 сизон бол ялангуяа бүр амар гоё штэ. За би тэгэхээр энэ ч дөрүүдийн нэрийг цугуулад бичсэн. Тэдгээр дөрүүдийн сэтгэл санааны байдал ямар асуудал туулж байгаа тухай орчин үеийн өсвөрнсний хүүхдүүд тулгардаг асуудлуудтай холбон тайлбарлая. За эхний дүр Самуэль. Самуэлийг юу туулж байгаа гэж боддог? Самуэлийн хувьд нөгөө Надя нүүнээс нэмлээ. Кристиан. За Самуэль, Надя, Кристиан гурвын хувьд бол аз завшаан ч байх те өөрсдийнхөө те зургууд өмөрсөн сэтгэлийн ачаар элит амьдралтай сургуульд хүүхдүүдийн дунд орж ирсэн 3 байгаа. Тэгэхээр тэр гурвын хувьд бол ер нь нэлээд хоёр туйлд амьдралыг туулж байгаа гэж хэлэхэд болно л та. Өөрсдийнх нь амьдрал нэлээд дунджаас доогуур түвшинд байдаг. Тэр оролцсон тийм манайхаар бол тэгээд элит хүүхдүүдийн дунд ороод ирэнгүүт нэг өөр амьдрал, буцаад гэртээ ирэнгүүт дахин нэг өөр амьдрал гээд тэр хоёрын хоорондоос нэг балансыг зохицуулах гэж яваал залуу юм болов. Би бол тэгж боддог. Бас дээрээс нь ажил хөдөлмөртэй анхлах ангийн хүүхдүүдийг бас төлөөлж болох юм тий. Жишээ нь байрны төрөөсөө төлөхгөө зовж чинь, өдөр шөнөгүй ажиллаж чинь, хажуугаар нь хичээлээ бэлдэж чинь, өвгөн хүүхдүүд шоглож чинь. Жишээ нь нэгдүгээр үрэгтэй гүйцэн Лукрезиа бол амар шоглож шүү. Тийм. Хамаал үүнийг яаж давж гарсан гэж боддог гэж байна. Яг хөө тэгэл эргэн тойрноос ирэх ялангуяа нөгөө элитүүдийн дунд ороод ирэнгүүт шал өөр л төвчний хүн байгаа шүү дээ. Тэгэл элит хүүхдүүд чинь тэднийг нэг тийм өөрөөсөө дорд гэж үздэг гэх юм уу те. Уусаа багасаа нэг тийм мөнгөтэй цэцлэн хангалуун амьдраад өссөн хүүхдүүд болохоор тэр нэг тийм амьдралын юг харж яхад жоохон хэцүү шүү дээ. Ер нь хөвчлэн л яг тийм жоохон дээрлэх өвөн гайстай болчихсон байдаг. Тэгээд тэр хүүхдүүдийн дунд ороод ирэнгүүт ялтчвал тэр сэтгэл зүйн дарамт нийгмийн шахалт шаардлаганд хүссэн үсээг өөрчил байгаа юм л да. Самуэлийн үед яг өөрөө сайн хүмүүжлтэй хүүхэд байсан тулдаа тэд нарыг бас гайгүй хандлж авч явсан гэж бодож байна. Дундуур нь бол тэрнээсээ болоод зөндөл шахалт дарамтанд орж байгаа те. Хүүхдүүд ч гэлтгүй багш нарын дундсан хаяад гэсэн юм тохиолдлууд байдаг санагдчихэв. Би буруу санааг бол. Тэгээд мөн бол ажиллаж тэгээд дундаас нь бас хүүхдүүдтэй сайн харилцаатай байдаг хэдийд найз хүнтэй болсон байдаг. Тэр дундынхаа бас хандл хийх гэж зөндөө юм болдог шүү дээ задагчаа. Найз хүнтэй уулзъя гэсэн чи ажлын цаг таарч мараад байдаг те. Тэрнээс нь болоод харилцаанд бас жоохон их гэдэг ч юм уу. Тэр бас жоохон асуудалтай талуудынх нь нэг л те. Монголын өсвөр насныханд ижил асуудал тохиолддог гэж боддгоо гэж байна. За яг бас сайн хэлж мэдхгүй юм байна. Монгол Самуэлийн адилаар тийм их хөсдөлтэй ч юм уу те. Дажгүй гэлүүдийнхээ дунд орсон дунджаас байгаа амьдралтай хүүхдүүд хэр олон байдгийг бол сайн хэлж мэдэхгүй. Тиймэрхүү юмуд бас нэг тохиолддог байж магадгүй юм. Одоо жишээ нөгөө хувийн сайн төлбөртэй сургалтуудад ерөөхдөө л баяжуудын ч юм уу те төлбөрийн төлөх чадамжтай хүмүүсийнх нь хүүхдүүд төлхөө явдаг болохоор яг дунд нь ороод яг ингэж дарамт шахалтанд өртдөг тохиолдол сайн мэдэхгүй л байна. Тэрээс шараа зүгээр л тийм хүүхдүүдэд дунджаас доогоор амьдралтай хүүхдүүдийг шоглдог ч юм уу дээрлэгтэй тиймэрхүү асуудлууд бол ерөөхдөө байгаа л гэж бодож байна. Самуэлийн үед өөр асуудал юу гэж бодож байна? Тийм. Шинэ жилийн гарсан богино анги дээр санаж нөө OnlyFans ажилладаг. OnlyFans Самуэль үү? Тийм. Тэгэлгүй. Чи тэр богино ангийн үзег хүмүүс шинэ жилийн гарсан тусгай ангийн. Шинэ жилээр тусгай анги гарсныг би үзег юм байна тэгвэл. Би Самуэль Карло хоёрын л тусгай ангийг үзсэн. Чи тэгвэл тэр шинэ жилийн гарсан ангууд нь үзээч чинь. Үгүй хизээ гарсан бэ яа. Шинэ жилийн гарсан шүү дээ. Хизээ гарсан. Сайн. 3 дүүтэй 3 анги гарсан. Тэр удаа Самуэль дээрээс аваас шүү. За үзье та. Шинэ сизон гарахаас өмнө. За тэгвэл Самуэлийн тэрийг ярихаа боллоо. За Самуэлийн асуудлуудыг эцсийн нэг үгээр хэлвэл юу гэж хэлэх юм бэ? За тэгэл харин илүүтийн дунд орсон дунджаас байгаа амьдралтай хүүхдийн адил явдал байгаа. Тэгэл тэнд яг
яаж нэг хэсэг нь болох ч юм уу эсвэл те эсвэл яаж өөрийнхөө мөн чанарыг хадгалж үлдэх үү гэдэг дээр л тэмцэл өөрсөлдөө явагдаж байгаа юм л да өөрийнхөө хувьд. Өөрөөс бол яг аль суулс баг энэ байгаа те баяа айлуудын хөвгт Гусман Поло энэ төр чинь бас эвгүй гарууд байдаг шүү дээ. Яг Гусман биш хиний нүдээр Самуэлийн нүдээр тэнгуут тэр дунд яаж хүнээрээ үлдэх үү те яаж өөрийнхөө мөн чанарыг хадгалж үлдэх үү гэдэг юмд бас зөрчил тэмцэлтэй явагдаж байгаа. Яг хөө жижигхэн асуудлуудаас нь ярих юм бол нөгөө цагийн ажил хийдэг мэддэг те яг нөгөө хэдд нь бол ямар ч тийм шаардлага байхгүй угаасаа л мөнгөтэй байгаад байдаг тэр энэ төр бол бас амьдралын асуудал болж ирж байгаа юм л та. Тэгэхээр тэрийг хандл хийхдээ амар хэцүү л дээ. Шууд нөгөө хэдийнхаа дунд нь орно гэдэг чинь бас эдийн засгийн хувьд гэх юм уу те яг жоохон ялгарл гараад боломжгүй байгаад шүү дээ. Яг human талаасаа бол ямар ч болохгүй байхгүй мөртлөө нэг хогийн эдийн засаг нийгэм гэсний тиймэрхүүнүүд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол жоохон хэцүүлтэй. Яг гаргалгаа бол сайн харж мэдэхгүй л байна. За Самуэль тэгвэл өөрт тулгарсан асуудлуудаа зохицуулсан гэж боддгоо тийм. Миний хувьд бол нэлээд дайггүй аргалж явж байгаа хүмүүсийн нэг гэж боддгоо. Ямар ч зөв хүнээрээ дууссан. Тэгж дан чанар нэвдэрч муухай хүн болоогүй. Тэгэхээр би Самуэлийг бас ялагчин болов уу гэж харж байна. За тэгвэл даваагийн төвлөө авах юм. За. Майна. За нэгдүгээр бүлэг дээр ч бол нэлээд балладаг дүр шүү дээ. Тэ. Нэгдүгээр бүлгийн чинь гол дүр шүү дээ. Одоос бүр яригдгаач байл шин гүүзмод энийг дуустдаг ч юм уу гүч юм уу. За Майна ямар асуудлуудыг туулдаг гэж боддог вэ чинь? Ямар ч аллага төрсөн Гусманы дүү байдаг. Самуэльтэй татны харилцаатай байдаг. Тэгээд өөр юу байдаг лээ? Бүгд авахулжсэн баха. Тийм үү? За тэр мэрийг бол мартсан байна. Тэгдэг баха энэ санаж байгаа. Өөрөөсөө хөгшин нэг хүнтэй үерхэж байгаа нөгөөдхөөсөө хийдэг хийвээ аваад хүүхдтэй болоод хүүхдээ авахуулаад тэгээ нөгөөх нь зүхтаа явсан гэж. Тэгээ тэрнээс болж Гүүзман Маринад нэлээд амар ханд чанга хатуу анхаарал тавьдаг болсон гэж тийм санагдчихэв. Нэгдүгээр бүл үзег удацчихжээ. Харин бас нэг үзег амар удацсан л байна. Гэтэ элитийг бас ихнээс нь суугаад марафон хийвэл гоё те. Айгуу гоё шүү дээ. Тэгээс би нэгдүгээр бүлгээл 3 үзсэн шүү. Nice. Та гоё л тоо. Итгэхий завтай ээж. Харин тийм байна. За тэгэхээр бэлгийн байж нэ. Тийш тий. Самуэлийн ахтай бас унтсан шүү. Тийм тэр бол их. Тэрийг бол санаж байна. Энэ бүр нэлээд амар дүр. Харин тийм ээ. Нанаа ойлоо ах нь. Монгол ихтэй Марина шиг ийм охтууд байхгүй л үүдээ тий. Яагаад? Тэгээд байгаа л хэлэх. Гэтэ айл амар юмсан. Охтууд заавал Монгол хэрэг байхгүй шүү. Харин тэгээд яг нэг тийм олон хүнтэй бэлгийн харилцаанд орох ч юм уу тий. Яг өөрөөсөө нас дээр хүнтэй тийм relationship үүсгэх гэдэг асуудлууд гарч иж гэнэ үү те. Өөр ямар хөө асуудал вэ? Тийм. Бэлгийн замын халдварт өвчин. Тийм бэлгийн замын халдварт өвчин. Тэгээд нэмээд үр хөндөлт юм байна шүү дээ те. Араар тавилт. Араар тавилт. Ямар чааш хийдэг. Тийм бас наа чи наанатай цуг зогтох гэжсэн шүү. За баглаа. Тийм. Тэр үл ялтч үтгэжсэн шүү. Тэгээд Карлагийн аавын аавгүй хэм блэ? Самуэль чинь Маринагийн аавын бичиг баримтыг хулгайлаад бас нэлээд хавтгсан Марина дундаа. За түүнээс ярил л та. Маринагийн асуудлуудыг. За өөрөөсөө нас дээр хүнтэй ерөнхийдөө relationship-ийн харилцаатай болсон юм байна те. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд нь шүү дээ. Эхний бүлэг дээр 10 дугаар анги лөө. Тийм баха. 3 бүлэг 3 дугаар сессэн дээр төгссөн юм чинь эхнийх дээр 10 дугаар анги байх хэрэгтэй юм шүү те. Зөв. Гэсэн 16 17 насны хүүхдүүд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол насан туршийн хүүхдүүд байгаа. Euphoria дээр ч гэсэн яригдчихсэн сэдвүүд ерөнхийдөө бидний нөгөө бэлэн боловсролын эпизод дээр ч гэсэн ерөөхдөө бас яригдсан юм байна л да. Насан туршийн хүүхд бэлгийн харилцаанд орох тухай тий. Тэгээд ялангуяа насанд хүрсэн үнтэй. Энэ чинь бол шууд хуульчлал ёсороо гэмт хэрэг бол авчих штэ. Тэгэхэд Маринагийн дөрөв хувьд болохоор тэр хүнээсээ ХДВ авсан байна. Тэнгүүтээ бүр жирэмслээд үр хөндөлт хэлгсэн юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бол хууль ёсны хувьд болон этикли амар болохгүй асуудал болоод байна л да. Тиймэрхүү юм болох юм бол ялцчгүй төвчих хэрэгтэй гэж би бодож байна. Яг өөрөөсөө нас дээр хүнтэй relationship-ийн харилцаанд орох бол нэг тийм буруу юм гэж бодохгүй байна. Харин өсвөр насны хүүхэд тийм харилцаанд орж байгаа бол би буруу гэж бодож байна. Насан туршид тэгээ өөрийнхөө нэлээд адуулт болоод ирэхин үед бол тэр бол нэг асуудал биш байх. Яг тэр үедээ бас сонголтуудыг хийгээрэй гэж бодож байна. Өсвөр нас чинь тэгээд айгүй нэг тийм сэтгэл хөдлөл бол савлсан хоног өдрүүд байгаа шүү дээ. Тэнгүүд тэр үед өөрөөсөө ах хүнтэй ч юм уу те тэнгүүдээ ялангуяа тийм харилцаанд орно гэдэг бол хитрхи яарсан тэгээд сэтгэл хөдлөлөөрөө шийдсэн үйлдэл болох юм болов уу? Тэгээд тэрэн дээр дахиад нэг бодоод үзээрэй. Дахиад нэг чандлаад төвчээд үзээрэй л гэж хэлмээр байна миний хувьд бол. За тэгээ ардаас нь тэр үнэхээр төвчгсөн байгаа үед бол яах ёстой болоо? Аль хэдийн тийм өвчин авсан тэгээд жирэмсэлсэн байгаа үед бол Маринагийн хийсэн баг зөв л үйлдэл бах те. Хамаг юмнасаа зүгтаал яг үлдсэн цаг хугацаагаа өөртөө байлгах гэдэг ч юм уу.
Тэрэн дээр бол нэг жоохон буруутгах чадахгүй юм байна. Миний хувьд Тэгвэл энэ дээр яалтчгүй Наног бас холбож ярих хэрэгтэй болох юм тий. бол. Тэгвэл Наногийн тухай ярил л да. За. Нано өөрийнхөө дүүгийн найз охинтой унтсан шүү дээ. Энийг зөв гэж бодож байна чи. Яаж зүг байх вэ? Яаж зүг байх вэ? За би бүр Самуэлийн өмнөөс үнэхээр зүрх өвдөж байгаа юм чи. Яг хөө хөөрхөн мэдчихсэн л та. Тэгээ амар heartbreaking moment явдаг шүү дээ. Ах нь тийм харилцаатай байсан ч мэдчихдэг. Тэнгүүтээ ах нь бас сэжигтнэр татагдаад байдаг шүү дээ, тий. Тэгэл яалтчгүй л уучлсан гэж явуулсан юм да. Харин тэр тусмаа надад Самуэль таалагдаад байдаг хгүй. Нэг хэсэг санаж байна уу чи? За. Нана Марина хоёр унтсан шүү дээ. Тэрний дараа нэг удалгүй Самуэль орж ирэл манай найз охин хийдэ хийвэтэй бэжээ гэсэн чинь Нана аймаа тэнэг цай гаргацсан. Тэгээд юусаа санаас гайдаггүй шүү дээ. Яа тэр амар муухай ёо. Одоо ч өөрийнх нь тавх шүү дээ. Тийм ээ. За одоо өнгөрсөн л тоо. За одоо ах нь тэгээд хэлхэн чаашаа лээ амар хэцүү. Маринагийн хувьд бас өөрөө тим байж тэгээд хүмүүстэй хамгаалтгүйгээр бэлгийн харилцаанд ороодсэн байна те бас. Магадгүй. Нэг тэгж тусгаж байгаа шүү дээ. Хамгаалтгүй орсон бол өөрийнх нь буруу. Амар буруу. Тим тэгээс тооцсон ч боллоо шүү дээ. Самуэльтэй бас тим син байдаг шүү дээ. Тэгэхээр тэр энэ төр Самуэль тэр чинь хамгаалттай байдаг ч үлээ. За хэрвээ өөрөө тийм өвчтэй байж хүнтэй хамгаалтгүй тэрийг хэлэхгүйгээр тийм орно гэдэг бол ялтчгүй гэмт хэрэг залхина гэж би бас бодож байна. Амар буруу үйлдэлтэй. Хоор мэхлэл. Тий, нэг бүр кейс байдаг шүү дээ. Нэг эмэгтэй яг тийм болсноо мэдээд өөр хүнээс тийм юм авцсан. Тэнгүүтээ хүмүүс тэрээс үс авахтай болгоо гэдэг үү? Халдаах гэдэг тий. Халдаагаад маш олон хүнд хүргэж чадсан. Тэрэндээ баяртай байсан. Тэргээд нэг тиймэрхүү яваа яраа сонсч ирсэн байна. Бас муухайлт тий. Тэгээ бас тиймэрхүү тийм өвчлөн хан тий. Тиймэрхүү юмд өвтөхгүй тул маш сайн хамгаалалттай байгаарай. Тэгээд итгэл даасан хүнтэйгээ тийм харилцаанд ороорой гэж бас зөвлөмөр байна. Дараагийн дүр Гүзман. Гүзман. Түүний талаар чи ямар бодолтой байдаг вэ? Гүзман яг хуу нэлээ баян айлд өссөн. Их танхил дураараа юу ч чадна гэж боддог. Нүүрэнгийн хэрсүү югмэр чинь тэгээд жоохон хөөсөрсөн л багийн дүр нэлээ эхний сизонд бол ялангуяа тэгж гарч ирсэн. Тэгээд сүүлдээ Самуэльтэй нийлээд тий энэ бүхний ард нь гараад явсныхаа дараа дүрийн хөгжил бас нэлээ харагдсан л гоё дүрүүдийн нэг л тий. Эхэндээ бол баг үзэн ядмаар штэ. Сонин баг л яваад байдаг штэ. Худлаагаар тий. Сүүлдээ бол яг гоё болоод төгсдөг. Гүзманы дүрийн аялал бол бас гоё шүү. Тэгээс Маринаг айгүй хамгаалдаг. Гүзманы чи ямар асуудалтай нүг толдог гэж боддог вэ? Яалтч нөгөө дүүгийнх нь асуудал бол Гүзманы бас айгүй том сэтгэлийн шархуудын нэг л тий. Нөгөө баг хамгийн том сэтгэлийн шарх нь баха trauma гэж хэлж болохоор асуудал болчихж байгаа. Тэгээд яг хөө зүгээр жижиг юмнуудаас нь ярих юм бол нөгөө Надятай үргэлжлэлийн асуудал тий. Тэр хоёр бүр амар хөөрхөн штэ. Тэрийг бас нэлээд ярьж болно. Тэнгүүтээ алсын цайны харилцаа тий. Тэр бүтдэг үгүй юу гэдэг. Тэн дээр бас ярьж болно. Хоёлаа тэгээд Гүзманыг хоёр салгаад ярьчвал баг илүү зүгээр юм байна да. За, яаж хоёр сал? Нөө Маринатай Гүзман тэгээд Надятай Гүзман гэдэг шал өөр ярих сэдвүүд байгаа юм л та. Бас Андертэй Гүзман бас ярьж болох юм тий. Жишээ нь Маринаг хоолоо алдсныг Андер нууж ирсэн. Тэрнээс болж айгүй ууралт штэ. Аха. Гүзманыг түргэн ууртай гэж боддог юм. За тийм. Ерөнхийдөө бас жоохон тийм шүү. Хүн түргэн ууртайх нь зөв үү? Ерөнхийдөө ямар ч тохиолдолд сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь хэд яарсан тэнэг үйлдэл хийхэд хөшөөрөг болж өгдөлтөө. Тэгэхээр түргүүр бол яагаад ч хүнд байх өсгөө зүйлсүүдийн нэг. Гинт мэдрэмж нь оволцоол гараад ирж болно. Гэтэл тэр чинь яг өөрийн ухаантайгаар хандл хийх хамгийн чухал шүү дээ, тий. Тэгэхээр түргүүр бол ямар ч тохиолдолд буруу байдаг л да. Тэгээ чи тэгвэл ямар Гүзманыг одоо юм? За эхлээд Марина тэгээ Андер Пологын сэдвүүдийг ерөөхдөө эхлээ ярьчих тий. За Маринагийн хувьд тэгэл угаасаа хамгийн юм мэдж байгаа. Тэгэл хамгаалдаг байсан дүүн алуулсан болж таарч байгаа тий. Тэрэн дээр дүрийн уналтын хэсэг гарч байгаа юм л ялтчгүй. Тэр бол үнэхээр травмарч тий. Марина зүгээр л ахыгаа л сонсох байсан. Тэгээ Гүзманы хувьд амар хэцүү. Бас амар токсик relationshipтэй байсан шүү дээ тий. Тухайн үед тий. Луу тэр хоёр чинь бас сайхан токсик хоёр шүү дээ. Хоорондоо бол. Тэг яаж яваад нэг олоод үерхсэн. Үгүйсээ тийм хүмүүс яг нэг олчтой юм шиг байлээ. За Маринагийн аллагч тэгээд Гүзманд амар нөлөөлж ирж л байгаа л та. Хоёулаа түрүүн ч бас нэлээ ярьсан. За тэгсний хар дээр бүр хамгийн сайн найз нь дүүг нь хороосон болж таарад. Тэгээд тэрийг нөгөө хамгийн сайн найз нь мэдчихсэн, нуужсэн те. Яг уу анхнаас нь биш л те. Гэтэл мэдчихээд нуужсэн. За тэр бүхэн Гүзманд хэр цохилт болж болсон.
яасан гэж бодож байна. Нилийн хүнд сэтгэл готрол шок нь л болсон бас. Гэтэ хоёрдугаар бүлэгтээ тэрийг нэг олигтой гаргаж чадаагүй юм миний хувьд. Аа. Гүзмэний яг юу мэдэрч байгаа нэг олигтой харуулаагүй. Зөв яг нэг үсээ хосаал нэг хотлоо нэг юм нүгэлцээ хаваас үйлчлэл юм яваад байгаа. Аа. Гэтэ чи гүзмэний юу мэдэрчээсэн гэж Нөө хамаг амьдрал өөрөх нь эсрэг болсон юм шиг санагдчихсан байх л та. Эргэн тойрны бүх зүйл худлаа тий. Яг бүх юм өөрийнх нь эсрэг чиглэлсэн юм шиг л яг нуугдах газар байхгүй. Яг өөрт нь яг дээрс нь Лукрезиас салцсан байсан. яг үнэхээр Гусманы хувьд бол хамгийн их зүй байсан баха. Бас тэр үдсэн бас хаш тамхинд нийлээ орсон байсан тийм. Мансаал бодсон. Тийм билүү. Тийш тэ Надия уурлаад яваад байл наадах юм. За тэрийг мартсан байна зуршлаарай. Надия За, одоо Самуэль шууд- хоёр тэгээд За. Гусманыг буцаж гэрэл татаж гаргаж ирсэн хоёр хүү юм уу та. Би бол тэгж л бодож. Надия л нэлээ өөртөө оролцсон даа. Амар хэцүүлтэй. Одоо тэгээд Поло тэгээд хний эсрэг байсан хэдч хэцүү. Гусманы тэгээд одоо яг хийвмэр чинь Поло ч одоо тэгээд хийхийн үед бол хийцэн тэгээд одоо Гусманд яах ч гэстэй байсан амар хэцүүлтэй. Тэгээд яасан ч Пологийн үйлчлэгийг зөвтгөхгүй л дээ. Өвдөхгүй. Найз нь тийм хийсэн нь бол Гусманд нэр үнэхээр л хүн цохилт болсон л хинт итгэхээ мэдхгүй болтсон траумад болсон байлгүй те. Гэтэ ингээд л гүзмгийн өмнөөс бодохоор нэлээ айгүй хүнд асуудлууд айгүй туулж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө 3 ч юм уу за 4 дээрээс баг алуулсан биз дээ. Дөрөвдөр угаасаа хинтээ андертэй үр хөвчөөрээд яваад өгдөг шүү те. Тийш. Айгүй чухал дүүийг бас гайхаа явуулчих. Тэгэл Гусман андер хоёрыг тэсгээл явуулц те. Них гоё үүдэлт бас байж чадаагүй. Тийм. Надия луу Бас өтрийг бол тийм амар гоё явуулдаг шүү дээ. Миний хувьд тэгсэн энэ Тийм. хоёрыг нэх гоё явуулж чадаагүй. Алихтай шалтгаан ч байгаагүй шүү дээ. За дараагийн дөрвөлөг байх юм. За тэгээд Лукренсия. за Лукресия. Сайхан токсик хондоо. Тэгээс токсик гэхэд бас хэцүү ш. Үнэндээ л гоё дүү те. Гоё. Дөрөв үед бол өстой гоё дүр. Айгу хэрэгтэй. Өөрийн перспективтэй те. Яг өөрийн мөн чанартай. Гоё дүр. Гэтэ амьдрал дээр тийм охин байх юм бол хэцүү ах. Байдаг ш. Нэг юм. Арцаж авах хэцүү баха те. Халтшгүй юм хтэй ах. Энэхтэй арай л гоё дүү. Хөөхөн чи хөөхөн. За Лукресия. Тэгээ Лукресиг чи ямар асуудал туулдаг гэж бодож байна? За хэцүү юм байгаа л та. Сүүлд нөгөө мөнгө болсон өөрөө цэцгэлээ олж авах шаардлагатай болдог. Тэгээ багасаа л сайн сурагч хүүхэд тэгэл сайн гэр бүлд сайн сэтгэламж өссөн тий. Тэгээд гэр бүлийн асуудал жоохон байдаг. Гэр бүлийн хайр халамж бол хангалттай хүртэж чадаагүй дүр. Тэгээд Валерио тий. Валериотой харилцаа бас жоохон сонио. Тэр бол нэлээд weird асуудлуудынх нэг Лукресиагийн. Тэр хоёрын харилцааг зөвтгөж болох уу? Тэр шинхтэй юу өстэй? Степ бистэй тий. Үгүй шүү дээ. Үгүй лөө. Төрсөн ах туу. Үгүй шүү дээ. Нэг эцгийх нэг эцгийх баха. Нэг эцгийх болов тий. Тэр жоохон хэцүү. Амар хэцүү. Зүгээр хойд ихч дүүс байсан бол яг хуу жоохон хэцүү ч гэсэн бас зүгээр цусан гэдэг бишээсэн бол зүгээр тий. Цусан төрлийнх болцохоор наад хоёр чи амар заван болчихж байгаа байхгүй. Амар хэцүү шүү дээ. Заван. Гэтэ зөв биш үү? Зөв биш ээ. Ягаад ч зөв биш. Тэг хинч мэдэхгүй шүү дээ тэр юу яасныг. Хүүхдтэй болохгүй шүү дээ. Зөв биш үү нэ? Үгүй хэн мэдх нь ямар аваад. Чиний тэгээ буруу юу? Буруу шүү дээ. За. Чиний хувьд зөв юм уу? Мэдгүй. Үгүй шүү дээ. Буруу шүү дээ. Би зүгээр чинь янз бүр үз. Тийм байл. Цааг одоо зөв гэд мэтэлцэх ч юм болов гэж бодлоо шүү дээ. Айлтаач чамаас. Лукренсия өөрийн асуудлыг яаж даван тулдаг гэж боддог вэ чи? Өөрийнх нь өвөрмөц арга байдаг л та. Яг жоохон өөр хүн шүү дээ. Тэрнийхээ өвөрмөц шин чанараараа л авдаг байхтаа л гэж бодож байна. Ялт ч нэг тийм халтшгүй дүрээ. Нэг тийм амар don't fuck. Ямар ч үйлчлэгийг ерөөсө болгоомжгүй хийдэг үү? Лукренсио тэр тэгээд яг нэг тийм нийгмийн асуудлуудыг хамаатуулж ярихад жоохон сонирхол юм шиг санагдав. Цэвэрхэн дүр. Тийм чамд тийм асуудал гаргаж ирээ гэсэн юм байна уу? Сая бодоод байхад юу н байсангүй. За тэгвэл дараагийнхаа дүрлөө шууд орцож яах. Ер нь бол гоё дүр. Кинонд бол яач юм хэрэгтэй. За Поло. Поло юм байна. Ямар асуудал? Энэ дүрийг ямар асуудалтай гэж бодож байна чи? Поло. Ялтчгүй алга хийж чам тий. Тэр бол ялтчгүй яригдах хэвчтэй юмнуудынх нь нэг. Тэгээд бас хилээд гаралтай. Тэгээд 3-аараа 2 удаа үерхсэн бай залуу гэдгээс дуртахгүй өнгөрч болохгүй баха. Ялц их 3 дахь дуртай боловчтой тий. Ялтчгүй дуртай байлээ. Би Поло чи энэ дүрийг за амар дуртай, амар гоё дүрээ. Яаж чад амар царилэг залуу. Тэгээд дүрээч айгу гоё гаргасан жүжигчин гэж би бодож байна. Тэгээд яг харамсалтай нь өөр гоё кинонуудыг би олж үзээгүй л байгаа л та. Элиттэй. айгу сул гараад үв тий. Юуных нь зүгээр л нөгөө
мэдрэмжийн хувьд ярьж байгаа шүү дээ. Тэрнээс биш муу дүр гэдэг утгаараа Мгм. биш үстэй тий. Гэхдээ магадгүй ч юм уу жишээ нь Карлагийн төлөө хүн олчлаа тэгэхэд Карла тоосонгүй, найзууд нь ч тоосонгүй тэгээ айгүй ганцаарч мөлдөө юм шиг санагддаг. Тийм тийм. Зовцсон. Найзтайгаа залхихдээ нөхөрлж чадахгүй хүн алдсан болгоо. Тийм тэр чи яаталч нэг тийм сэтгэл зүйн эмгэх шиг юм байгаа шүү дээ. Өөрийнхөө сул дорой байдал нь. Нэгдүгээр бүлэг дээр ч гэсэн хүн алгаасаа ч өмнө гэсэн бас тийм гоё сайхан дуу болоо. Тийм тийм. Тэгээд магадгүй тэр сэтгэлийн шархаа эдгэх гэж ч нөгөө Кейтана, Валери хоёртой бас нэг тийм өөр харилцааг орлуулсан байх талтай ч гэж би бодож байна. Магадгүй. Тийм. Тэгээд айгүй бол нэг Бас тийм энэ чинь за тийм нэгдүгээр бүлэгдээ бол Кристианд нэлээд татагдаад багны дураа хангахын тулд бас унтцсан шүү дээ. Тэгээд дараа нь өөрийгөө илүү Кристианаас хүчрэхгээ мэдрэхийн тулд бас доромжилдог. Чи энийг зөв гэж бодсон уу? яагаад ч үгүй л дээ. Яг хөө тэгтээ юун дээр яригдах хэвээр асуудал нь Аполло дээр яригдах хэвээр асуудал нь бас нэг тийм багын юм байдаг юм шиг байнамаа. Нөгөө багасаа нэг тийм сул дорой өссөн ч юм уу те. Уг нь бол элит гэр бүлээс гарсан таксуу баймаар ч юм уу те. Тийм байж болно шүү дээ. Гадны өнгөн дээр тийм мөртлөө дотроо айгүй нэг тийм weakness айгүй их мэдэрдэг. Тэгээд бусдаас илүү болох гэж юм уу эсвэл тэгээд бас өөрийн фетиш айгүй ихтэй те. Карла хин Кристи хоёрыг зайнаас харж идэг шүү дээ. Бүр ихний эпизод дээр санагдчихэв. Тэнгүүт Арай техник өсөөхөн хоёр ч юм уу. ер нь нэлээ их early юм шүү дээ. Тэр бол. Тийм. Тэгээд харин Apollo айгүй сонирхолтой л доо. Нэг тийм айгүй л сул дараа гэдэг чинь айгүй зөвлөг тодорхойлолт байна л да. Бүх талаараа ч юм шиг. Тэгээд чи бас Андертай унтцсан тий. Тэглүү. Андертай юу? Тэгсэн ш. Тийштэй сонгодог хөвтөж байгаа. Тийм. Нөгөө хинтээ Гусманы хондог уу? Тийм, тэгтээ унтцсан ш. Яг унтсан гэж гардаг байлгүй те. Бүр за. Тийм. Тэгээд дараа нь Гузман мэдчихээд тэр хоёр л амар уурлаа ш. Намайг унтчихахад та хоёр хажуу заавчсан байна. Тэр чинь зүгээр Полог мэдсний артаас л биш үлээ. Би тэгж ойлгосон. За би буруу санджиж магадгүй. Ямар ч тач унтцсан юм аа. Чинг найзтайгаа унтахыг зөв гэж боддгоо. Буруу гэж боддгоо. Яг зөвхөн ч бас хаашаа. Зүгээр яг хайрын харилцаатай байж байгаа л тиймэрхүү рүү орвол илүү зүгээр байх гэж бодож. Тэгээд нэг тийм унтчдаг найзууд байдаг шүү дээ. Тэ ирэм яг өөрсдөө болж үйл нэг асуудал бол байхгүй л гэхдээ бас жоохон сонир шүү дээ. Яг хоёрын хооронд яг ямар харилцаа байгаа юм бэ гэдгээ clear болгочвол бас зүгээр үерх юм уу эсвэл зүгээр л яг тийм бэлгийн харилцаатай байх юм уу? Бүхэн бэлгийн харилцаатай байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэрийг бол өөрсдөө болж байвал тэгээд бас буруутгаад байх юм бас биш л дээ. Өөрсдийнх нь л хувьд болж байвал. Энэ хоёр тийм юмудаа нөхөрлөө авч үлдэж болно гэж боддгоо ч юм. Дараа нь тийм болох уу? Тэр бол нэг зүг биш байлгүй дээ. Гайг бах уу? Өөрсдөө л яаж хэлж авч байгаагаар нь. Хайр дол үүсчих боломжтой гэдэг юм. Болох байхаа. Хайр үүсчүүлээрээ хэцүү байх. Чи хэрвээ сайн найзтайгаа унтчихвал яах вэ? Маргааш нь. Мэдгүй яг дахиж харахад жоохон хэцүү л байж магадгүй л юм те. Яг өглөөг яаж угтснаас бас хамаарах юм болов. Хамт сэрээд байжгүй угтж байгаа бол магадгүй цаашаа юу үерхэд ч юм уу явах магадaltaй. Эсвэл зүгээр энийг ярилцаж тохиролцоо тэр өдрөө мартдаг ч юм уу те. Мэдгүй яаж хандл хийх байснаа. Нөгөө хүн яаж хүлээж авч байгаа би яаж хүлээж авч байгаа хоёр айгүй хамаатай байхаа. Чи дургүй байхад нөгөөд чинь нөхөрлөө хайр доол болгоё гэдэг үл яах вэ? Тэгвэл тэгэл бит хоёрын хооронд зөрчилдөө үүсэж шүү дээ. Тэгэл магадгүй хоёр дэшээ болохоолгүй. Нөгөө миний өсөж байгаа юм тэрний өсөж байгаа юмнаас зөрж байгаа бол тэгэл ерөөдөө харилцаа унтарчдаг шүү дээ. За Поло дээр өөр ярих юм юу вэ чинь үү? За гурвалахыг жоох ярьчих юм уу? За чи тэрийг юу гэж бодож байна? Надад бол зүгээр л гэж боддоо шүү дээ. Гурлаа зөвшөөрсөн. Тэгэл гурлаа нэгнээс сонирхчих үед бол яг заавал хоёроор өрхөх хэрэгтэй юм те. Гураараа байж болохгүй юм байхгүй санагдчих шүү дээ. Хамгийн гол нь өөрсдөө зөвшөөрөөд өөрсдөө өсөж байгаа тохиолдол. Надад бол дайггүй санагдав. Дунд нь харагдал дүүсэх боломжтой гэж боддгоо. Яг яг хоёр нь илүү давтан байгаа тавил нөгөөх нь уурлах юм уу? Болно л тоо. Тэгэхээр тэр чинь нөгөө хамгийн гол нь тэр чинь өөрсдөө сэтгэлээрээ те хоорондоо ингээд яг өвчөө олоод ярилцаад хамгийн гоё clear болгож чад тийм байх хэрэгтэй байхгүй юу? Яг бид гурлаа хоорондоо татагдчихна. Тэгээд гурлаа яг тийм шийдвэр төрлөө. Тэгээд гурлаа гоё байя гэдэг юмыг гаргах хэрэгтэй байхгүй юу? Элит дээр ч тэгээд гурлаа гэж боддгоо. Яг бүх юу нөхцөл байдал нь таарад тий яг бүгдээрээ л яг тэгж хүсч таарж байвал why not гэж л бод. Тэрнээс шиг амар даагуурлах юм тий тэгж бол боддгоо л тий зүгээр бүх юм naturally яг гоё яваа таарад тийм тохиолдол төрчих юм бол татгалцахгүй. Чигтээ гурвалтай хүмүүсийг шалиг гэж боддгоо эсвэл зүгээр гэж боддгоо. Яг ингээд
нээлттэй гурвалсан ярилцаа чи өөрөхгүй. Тэгэхгүй яг хоёр хүнтэй зэрэг яваад ч юм уу те. Яг нэгнийхээ хуураад байна гэдэг чинь айгу буруу асуудал та. Тэгэхгүйгээр яг би ихтэй өөрөө стрит л дээ. Тэгэхээр заавал хоёр бай охин байх шаардлагатай болж байгаа хгүй миний нөхцөл. Тэгэхээр тэр жоохон хэцүү байх магадaltaй байж магад. Шалиг байснаас бол гурвалсан нээлттэй ярилцаа хамаагүй ярих уу? Нэгний хуурахгүй, шархлуулахгүй гэсэн үг шүү дээ. За чи тэгвэл нэг бай охинтой за чи нэг стрит охинтой үешлээ. Тэгсэн чи тэр нэг бай залууг харилцаанд оруулах үйл чи яах юм? Харин би өөрөө бай биш юм чинь болохгүй шүү дээ. Яг тэр гуруулаа л нэгнийг хайрлах хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэгэхээр чин би тэр залууг хайрлах чадахгүй шүү дээ. Би бай биш юм чинь. За. Ерхэд юуных пологийн хэрэг энэ үрээд өндөрлөх юм шиг байна. Дараагийн дөрвөлгөө ер нь орё. Карла. Карла ямар асуудалтай гэж боддог юм чи? Карла бас жоохон шалэг те. Тийш дээ айгуу замдал ч дээ. The beach you can't hate гэдэг юм чинь. Тэгээ гоё юм битэлтэй амар гоё. Арай л гоё юм. Тэндүү амар. За тэг хөх мөхөж яах вэ? Хүмүүс ойлгомжтой. Арай л гоё юм. Бага байдал бие авч явж байгаа байдал нь гоё те. Бүр нэг ямар асуудалтай байна. Гарц ялтам нэг бүхнээс дээгүүр өөд ч те. Бүр нэг амар өөр өөд юм аа. Карла бүр. Тийм. За асуудлуудын хувьд ялтч үнэ тийм амар өөртөө эго өнтөртэй гэж бодогддог надаа. Амар том амар өндөр эготой ялтч үнэ тийм хөршгүй юм шиг те. Энгийн жишээ нь Самуэльтийн үеийнхтэй нууж ирсэн ш. Тэр зүг гэж бодсгүй хайрлаа нуугай. Юу яаж зүг байх вэ? Тэр чинь яг нэг Самуэлийг дутуу хүлээж байгаа гэсэн үг шүү дээ те. Яг олны өмнө энэ хүнтэй би цуг харагдчих юм бол нөгөө миний нэр хүнд унчин гэдэг юм уу те. Яг тэр талаар харилцаа нууж ийн гэсэн үг шүү дээ. Тэр чинь айгүй муухайлтаа. Чи тэгж үеих байсан уу? Надад бас нэг тийм хэрэв би тэр хүнд татагдчих байгаа бол харилцаагаа олон нийтээс нуух шаардлага байхгүй гэж боддог. Гэхдээ яг мэдээж шууд нүдэн дээр нь тулгаж юм уу те. Битээр байх шүү гэд дарлаад ахын бас нэг тийм заавал та тэрэг биш гэж боддог. Өөрсдийнх нь бас сонголт. Хэрвээ хоёулаа харилцаагаа нууя гэж үзэж байгаа тохиолдолд бол тэгж болно. Тэрнээс Карла Самуэлийг нууж байгаа юм шиг нуух юм бол тэр чинь ямар муухай штэ. Чиний хувьд Карла өөр ямар асуудалтай? Карла хараа өөр ямар асуудалтай юм болоо. Монголын нийгэмд тэр тохиолддог вэ? Эго өндөртэй хүмүүс. Зөндөө шүү дээ. Хүмүүс байдаг. Тийм хүмүүстэй чи яаж харьцдаг вэ? Тийм хүмүүстэй ер нь харьцаасаа харьцахгүй нь олон доо. Тэр хүн өөрийгөө ингээ надаас илүү гэж бодоод харьцаад штэ. Харилцаан дээр тиймэрхүү хандлага ажиглагдах юм бол тэр харилцаа ягаад ч цаашаа сайн явахгүй л тээ. Яг уу надаас мундаг хүмүүс байж болно тээ. Хайр дурлалын тал дээр ч зүгээр энгийн тал дээр ч гэсэн. Надаас мундаг байж болно. Надаас илүү чадварлаг тээ. Надаас илүү хүн байж болно штэ. Гэтэ тэрийг нэг тийм бардамнах ч юм уу те илүү өнгөрөх тал дээр над дээр ашиглаж байгаа бол надад тэр хүнээс сураад ах шаардлага алга, тэр хүнтэй дахиж харьцаад ах шаардлага алга. Тэгэл харилцаагаа дуусгар болох байлгүй. Мундаг хүмүүс чи ерөөхдөө илүү мундаг л байдаг шүү дээ те. Илүү даруухан байдаг, илүү даруй төлөв байдаг. Яг уу тийм ер нь сайн мундаг байхынхаа хэрээр хүн байх нь л хамгийн чухал гэж боддог дөө. За, Карла хэрвээ бодит хүн байсан бол чи найзлах юм. Мэдгүй бид хоёр нэг таарч тохирохгүй байхаа. Яг үнэхээр сайхан юм хтэй тий. Яг амар гоё байгаад байна. Тэгээд өнгө цуснд нь бол crashlах юм уу? Тиймэрхүү юм бол байж магадгүй. Гэхдээ яг ч миний сонирхдаг төрлийн охин биш болохоор тэгэл угаасаа тийм харилцаа бол яг ч өрнөхгүй л тий бид хоёрын донд. Намайг сонирхлооч гэсэн магадгүй тийм яг намайг сонирхч байгаа бол амар өөр асуудал болж байгаа тий. Натай амар тэгж харцахгүй байлгүй дээ. Гэтэ намайг сонирхч байгаа мөртлөө тийм зантайгаа хэвээр байх юм бол ч гэсэн бид хоёрын хооронд тийм харилцаа өрнөхгүй байхаа гэж бодож байна миний хувьд. Карла бас цэвэрхэн дүгнэ. Цаанчны бодоход. Дараагийн дүгэл авах юм. За. Амарын талаар чи юу гэж боддог? Амар ярилцах маш том сэдвтэй дүр байна л да. Шашин эцэгхийн нөлөөлөл тэгээд өөрийнх нь хувь хүний хүсэл сонирхол яг хувь хүний мөн чанар те энэ бүгдээрээ хоорондоо зөрчилдөд байгаа маш том сэдвийг гаргаж өгч байна. Бид нарт тэгээд одоо өөрөө бол гей дүр тэгээд муслим шашинтай гэр бүлд мэндэлсэн. Тэгээд хар тамхины наймарчин тэгээд эцэгхэд бол үзшгүй дүр байгаад байна шүү дээ. Хүүхдийн хувьд бол хизээч хүүхдээ муслим гэр бүлийн хүүхэд хар тамхи наймалдаг гей хүүхэд байгаасаа гэж хизээч бодохгүй шүү дээ. Тэнгүүт тэрийг бас айгүй гоё л төлөөлж байгаа дүр гэж бодож байна. Одоо ингээд Монголын нийгэмд ч гэсэн LGBT хүүхдүүдээ хүлээн зөвшөөрдөг аав ээжүүд амар их байдаг л та тий. Тэр бол амар хэцүү шттэ. Ягаад хүүхдээ байгаагаар нь те хинбэ гэдгээр нь хүлээж авч болохгүй байна вэ те. Амар хэцүү л те. Тэгээд омарын хувьд ч юм бүр эцэг ааваасаа ялангуяа харилцаагаа тасалдчихсан шүү дээ те. Надя тэр хоёр гэтээ гоонтэй гайг болчихсон байна нэг.
Арай гайгүй. Омоорын аав ихтэй бас гоё дүрээ. Надад таалагддаг. Дөрөв өвт шүү. Гэтээс бууцаж болохгүй. Харин тийм ээ бас чи юу гэж бодож байна? Нийлээ өөрчлөгч юм шиг санагддаг. Нэг юмтэй нэлийн ирсүүд байдаг. Тэгсэн мөртлөө одоо дөрөвдүгээр бүлэгтэй харьцуулахад арай илүү эмгтээлэг болсон юм. Тэгэж санагддаг. Тийм шүү дээ. Илүү өөрийгөө нээж гаргаж ирсэн юм болов уу гэж бодоод байдаг шүү дээ. Эхний бүлэг дээр чи ялангуяа зүгээр drug dealer юм шиг гараад дууссан шүү дээ. Бараг л. Ялангуяа нөө том дүр болоод role нь нэмэгдээ явах тусам яг дүрийн хинбэ гэдэг нь илүү гарч ирсэн байхаа л гэж боддог шүү дээ. Нэгдүгээр бүлэг дээр бол бас нэлийн том дүр байсан шүү дээ. Одоо тэгэхээр дөрөвдүгээр бүлэг дээр бол нэг тийм том зэхэн хайсын нэг Андер Патрик хоёрын хооронд нэг салан царайлаад яваад идэм санагддаг сан. Харин тийм ээ. Дөрөв дээр Амандер ч бүр амар гоё relationshipтэй хоёр штэ. Тэгтэл дөрөв дээр тэрийг ёстой муухай болгоцсон. Надад бол дөрвийн хамгийн таалагдаагүй юмнууд үлүүдийн нэг байсан. Андер бол ёстой хогийн дүр шүү дээ. Амандер амар гоё штэ. Тэр хоёр. Тэгтэл тэгээ дөрөв дээр бүр гоё соёлтой. арай л биш болоо. 3 дугаар бүлэг бодоод үзэхээ Андер айгаа хогийн зан гаргаж байгаа байхгүй юу? Хайштай хүндээ ухах гэж байгаа гэдгийг хэлэхгүй бол агааш тавьж сална. Чин энийг юу гэж боддгийг. Харин мэдгүй чи болохоор шууд Андер эсрэг тал зогсож байна уу те? Андер болохоор юу гэж бодсон бэ гэхээр би дотор нь орсон юм шиг хэлчихлээ те. За яг миний бодлоор Андер бодохдоо нөгөө өөрийнхөө хайртай хүнд өөрийнхөө өгөх гэж байгааг хэлэх юм бол мэдээж өөртний хайртай хүн юм чинь цохилтонд орж таараа. Тэр хүний ханаас хар усаж гашуудах нь бол мэдээж ин хэрэг. Тэнгүүд тэр хүнийг тийм сэтгэлийн шахтай үлдээж өөрийнх нь зүрхэн дотор харамсал болж үлдээхийн оронд нөгөө тэр хүнийг өөрөөсөө холдож явуулаад зүгээр л нэг мартагдсан ямар ч сан зүрхэнд нь хотог болж те сориг болж үлдэхгүй л хүссэндээ тэгсэн байх л гэж бодож би болохоор. Одоо шууд Андер л орчих юм. Тий. За Андер нэгдүгээр бүлэгтээ бол Андер теннисний тамирчин байсан шүү дээ. За. Аав нийлээ шахдаг. Тэрийг юу гэж утсан бэ чи? Харин хоёлаа Euphoric-ийн хиний дүр дээр бас нэлийн ярьжсэн да. Маккей. Тийм блэ? Маккей. Яг адилхан байгаа байхгүй юу? Яг өөрийнх нь тийм хүсэл зорилго биш. Эцэг хаягаар явцсан. Тэр бол айгүй буруу явдал. Яг Маккей бодвол өөрийнхөө төлөө зогссон. Тийм. Тэр гол ялгаа тэнд байгаа тий. Тэнгүүд одоо хүүхдүүдээ бас нэг тийм шахдаг эцэг эхчүүд байна л та. Мэдээж хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө гэдгийг бол мэдж байгаа. Та нарыг тэрний үйлсийг чинь бол хизээж буруутгахгүй. Гэхдээ хүүхдийнхээ хүсэл зорилгыг тавиад хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө гэдэг юмыг илүү анхаарч хараасай тий. Сайн сайхан ирээдүй гэдэг нь та өөрийнхөө хувьд бодоод байгаа мó? Яг хүүхдийнхээ өнцгөөс харж бодож гинүү гэдгээ маш сайн бодох хэрэгтэй гэж бодож байна. Ямар л аав ээж угаасаа хүүхдээ муу мухаа яваасаа гэж бодох үү? Тэр бол мэдээж их болгоны л бодож байгаа юм тий. Тэгэхэд хамгийн гол нь хүүхдээ ойлгож хүүхдийнхээ хүслээр тэрийг чиглүүлж өгөх нь хамгийн чухал үйл байхаа гэж боддог. Тэгээд эцэг эхчүүд өөрийнхөө хийж амжаагүй юмыг хүүхдэрээ хийлгэж гэдэг тал жоохон байдаг шүү дээ тий. Тэр бол жоохон хэцүү байхгүй тий. Тэр хүүхдэд яг өөрийнх нь амьдралыг бэлгэлээ тий. Яг өөрийнх нь хүсэл сонирхлоор явах тийм боломжийг бас нээж өгөөсэй гэж бодож байна. Эцэг эхчүүд сонсч байгаа бол тэрийг бас анхаараарай гэж хүсмээр байна. Ингээд элит нэр бүлэг болгон дээр нэг гоё цайлыг эргэдэг байвал тэгэл ихтэй хүмүүст онтолчих юм тийм. Валерио Полотой онтлаа. Гол дээр нэг шинэ эрэгтэй дүү орж ирчээд Амартай онтсон. Дөрөвдөр Патрик онтчлаа. Амар Патрик Андер 3 ч бас гурвалчаа өстэй. Айж гурвалжаагүй Амар дургүй байсан шүү. Дургүй байсан л та. Гэтэл зөвшөөрсөн биз дээ. Үгүй нөгөө Андерс үсээ авах зорилго хэл. Тэгээ гурвалцсан. Андертэй тэмцэх зорилго. Тийм болох нь болсон нэг. Дөрөв угаасаа Амандерийн хувьд бол үнэхээр заваа би бодмооргүй. Нэгээс 3-ын хооронд тэр хоёрыг төсөөлмөр байна. Тэр хоёр бол үнэхээр гоё байсан шүү дээ. Аяа завхаад үү. Нэмээ. За шууд одоо Патрикийн тухай ярьж. Патрикийг баг ярьчлаа дөө өгөхгүй. Патрикийг чи 50 хүнээс нь юу гэж бодсон? Патрик тэгээд нэг тийм гоё хүн бас биш ээ. Айл нөгөө тийм худлаагаар юм шиг санагдаад байна. Надад жоохон хит худлаагаар. Уулдаг асуудал нь юу вэ? Ямар асуудал гаргамаар юм бэ нэрээ? Завхаа шүү дээ. Ави за завхаа. Айгүй хуудаг аавч дурггүй. Аав нь бас нөгөө түүнээс дурггүй. Геймээ байгаад нь дурггүй байгаа гэдэг лөө. Аав гүйлүү юу лээ. Үгүй шүү дээ. Патрик чинь зөвхөн гэртээ баахан ирчүүд тавьчихад уулахаас тогтоогоод асуучиж шүү дээ. Тэрэнд нь л дурггүй. Тэрэнд нь дурггүй. Зөв дүү гэж боддгоо чи. Надаа нөгөө Амандрын дундуур гажиг ороод ирсэн болохоор нэг таалагддаггүй. Цаашаа одоо яаж явах юм харж байна. Тэрийг тооцвол гээд өөр ямар акшнтэй.
Өөр ямар үйл явдал Энийг болсон хэлсэн юм. байхгүй гэж. Харин тийм юу ч байхгүй шүү дээ. Тэгээд дүүгийн хөгжүүлэлт нөө байна. Тий. Чи олон тийм шинэ жилийн авсан богино анги үзсэн бол Патриктэй бас нэг Патриктэй суурилсан бас 3 анги байсан шүү. Аа. Тэрэндээ бас Менси Атриогийн талаа нэлээд юм байсан. За тэр дүүл утахгүй үзнэ. Яг шалгалтад босгочаа л үтчих. За дараагийн дүл авах юм. За тий. Угаасаа Патриктэй нөх яриад ах юм баг байхгүй дөө. Надия. За Надия. За гоё дүртэй. Ямар асуудал гэж боддог вэ чи? Тэгэл нөгөө Самуэльтай адилхан доод түвшнээс дэше гарсан. Тэгээд эргэн тойрны дөрүүдийнх нь асуудлууд Надияд нэлээ нөлөөлдөг юм шиг санагддаг. Амар, Самуэль, тэгээд Гусман тий тэр энэ. Чи нэг үеийнхний дагаад арх тамхи хэрэглээд явах гэхээр шашинтай зөвчүүлдэг. Аав ээжийн сайн охин байх хэрэгтэй байдаг. Ах нь тэрэнд нь дургу сайн охин байгаад байгаа нь. Монгол бол ийм жишээ зөндөө штэ тий. Гэл 12 төгслөө зүтгээ хичээл номын төлөө зүтгээл яваад тэгэхэд ангийнхан хүмүүсд нь тэгэл гой дууссан бүтээгээд байгаа юм шиг харагддаг. Гэхдээ яг үндэ бол ууж идэг ч юм уу. Бүх хэсгээр ууж идэх байгаа юм шиг харагддаг мөртлөө гой дууссан бүтээдэг ч юм уу. Харин тийм ээ тий. Чи тэгвэл ийм хүмүүсийн оронд яах вэ юм бэ? Яг би яг Надия шашин гэр хаях уу эсвэл шашин гэр бүл хоёроо дагаад явах уу? Өөрийнх нь хүсэл сонирхол гэр зөрчилдөж байгаатай ерөөхдөө нэлээд хамаарна л та. Хин Омар Надиг нэг тийм сайн охин байгаад нь уурлаад байгаа биш нэг тийм өөрийнхөө хүсэл сонирхлыг авахгүй байгаад нь л айгу уурлаад байдаг шүү дээ. Дургу байгаад байдаг. Тэгэхээр тийм ба. Надигийн хувьд бол яг уу аав ээжийн сайн охин байхаг бол яагаад ч буруутгахгүй шүү дээ. Аав ээжтэй сайн охин байвал ерөөхдөө тэгэл сайн охин л гэсэн үг шүү дээ. Гэтэ өөрийнхөө хүсэл зорилгоо зөрчин байж зөвхөн аав ээжийнхээ төлөө суралцдаг ч юм уу те. Зөвхөн аав ээжийнхээ төлөө юм хийдэг бол тэр чинь амар харамсалтай л болчихж байгаа юм л та. Би танд нэг дээр нэг Booksmart үзгээд ярьсан да. Аха. Үзсэн үү? Амжаагүй. Би юу ч үзчихгүй. Сүүлд нөгөө театрт нөхцөл байдал. За. Гэншиг нөхцөл байдал Надия тохиолдог юм. Чинь яг тийм нөгөө гол дүрийн хоёр чинь өдөртөн шинжийг хичээлээ бэлдээд байдаг. Тэгээд орох цаг их сургуулийн ангийнх нь муу сурдаг хүмүүсд цуг орох гэж байгаа гэдгийг олж мэдээд айгу оролдсон шүү дээ. Надия юу ч хийж чадсангүй гэдэг. Тийм нөхцөл байдал мөн Надиягийн байгаад. Юу ч хийж чадсангүй гэдэг үү? Тийм. Зугаацаж чадсангүй гэдэг. Надия тэгээд тэрэн дээрээ бас өөрөө гайгүй шүү дээ. Тэрний харамсалтай бас ууж идэг яваал тийм. Бас аавтайгаа нэлийн зөвчөлдсөн тэг өөрийнхөө төлөө. Тэгээ ууж идэг яваатай гэх юм чинь зөв байсан уу байсан. Зөв. Би бол зөв гэж бодож байна. Өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Яг нэг тийм уусаа амар тийм маргаан бол байгаагүй амар тийм омаар аавтайгаа харилцаа татварж байгаа юм шиг бол байгаагүй. Гэтэ зөв хаа өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Би бас энэ тал дээр аав ээжтэй айгүйх баярлалтай нөгөө надад ерөөс нэг тийм юмыг тулгаж шаарддаггүй. Яг миний яг хүсэл сонирхлоор байлгахыг нөгөө илүүд үздэг. Мэдээж яг надад сайхан юмыг хүсэж байгаа. Суралцах боломжийг өргөлт хайрнаа яг иймэрхүү юмар яв. Заавал энийг хий гэж мэдээж шахдаггүй. Тэр бол айгүй ой зан чанаруудыг гэж бодож байна. Тэгээ бас зайлшгүй байх ёстой чанарууд гэж бодож байна. Яг хүн болгон тийм байгаасаа гэж бас айгүй хүсэж байна л да. Тэгвэл дараагийнхаа төвлөө авах юм. Надад зөвхөн ярих нь жоох их юм шиг байна. Нөгөө олон муу гарууд донд байгаа сайн охин байгаад шүү дээ, тий. Эвгүй гаруудын донд байгаа сайн охин. Би бас ингэж боддог л доо ингээд сайн охин байх амар хэцүү баха. Одоо ингээд нийгмээс сайн охин гэдэг тодорхойлолтод тавих гэж амар олон шаардлагуудыг тавьж штэ. Яг хуу хүн болгоны хувьд өөр. Гэхдээ яг хуу нэг тийм клишэ нэг тийм юу гэх юм бэ? Одоо ингээд сайн за яг хуу би одоо өөрийгөө ингээд тодорхой хэмжээнд ингээд сайн залуу гэж илэрхийлчихье гэж бодчих заяа өөрийгөө. Тэгээ хэлчлээ. Тэгэхэд сайн охин байх надад амар хэцүү юм шиг санагддаг л та. Босоо өндөртэй юм шиг. Тийм, босоо өндөртэй санагддаг байхгүй юу? Сайн охин байх амар хэцүү юм санагдаад надад. Сайн банд байхын тулд нэг тийм амар ууж идэх юм уу те? Эсвэл зодон цохио гэдэг хүч юм уу? Жижигхэн зөв хийх хийхэд хангалттай шүү. Тийм. Тэгэхэд охин байхад амар хэцүү. Хоол өөр нэг үзэл сайн. Яг уу тийм ээ тийм. Жохон энгийн жишээ байлаа. Гэхдээ ерөөхдөө тийм байхгүй те? Гол айдиа. Охин дээр бол амар хэцүү байгаа байхгүй юу? Охтуудаас тийм ихэнх нь бол гэрийн хоолойгоо заавал хийх ёстой гэж шаарддаг. Тийм. Ёстой байхгүй тий. Тэгэхээр амар хэцүү. Тийм хийдэг гэдгийг нь хинч тоохгүй. Тэгэл энгийн жишээ нөө хараал хилдэг банднэр бол зүгээр л байдаг шүү дээ. Яг хаана хэлхээс хамаарат. Тэгэхэд хараал хилдэг охин мохин ч юм бол амар хэцүү бол явчихсан шүү дээ. Тэр чинь
яг амар муухай байдаг л та охтууд хараад хэлээд байхаар надад ч гэсэн амар муухай санагддаг. Гэхдээ тий сайн охин байх амар хэцүү юм шиг санагддаг надад зүгээр. Чиний амьдрал юм хий олон сайн охин байна. Жишээнүүд. Байгаа. Ерөөхдөө гэтээ айгүй цөөхөн л тоо. Цөөхөн. За нийтдээ тэгээд ерөөхдөө болчлоо доо. Тэгэл сайн цагаахан гэгийнхэн талаа битгий алдаарай гэж хоцрогдуулаарай. Хүмүүсийн дарамт шахалтанд орчих юм эсвэл хүний төлөө өөрчлөлт тэр гой зам чанаруудаа гэгээлэг цагаахан байдлаа бас эзэвчтэй алдаарай гэж хэлмээр байна, хүсмээр байна. Тэр нь гэгээлэг охтууд ч юм. Надия ядуу сонсогчдод байна. Сонсогчдод Надия угаасаа хөрөх штэ. Надия гоёроо. Надия чиний амьдралгаа гэсэн чи үеихгүй. Магадгүй. Би жоохон сайн охин татагдаад байдаг талтай. Жоохон сайн охин дээр сул талтай. За, Кайтана гэж үздэг чи. Кайтана жоохон хуучаа алдсан баг юм шиг санагдаад шүү дээ. Ялцгүй амьдралын шаардлага тийм. Ингээд бусдын төлөө бусдад хүмүүс өөрийг нь юу гэж хэлэх амар хамаатай. Тэгээд бусдад сайхан харагдах гэж нэг хуурамч дүрж жүжиглэл амьдэрдэг гэх юм уу те. Ер нь бол тэгж хэлэхэд буруутахгүй сте Кайтанагийн дүрийг. Тийм. Гэхдээ Кайтана 2 дугаар бүлэг дээр бол гоё юмсан. Аюу тийм ухаантай дотор нэлийн юм боддог төв шиг санагддаг. Гэсэн 3 4 дээр бол зүгээр аюу энгийн дүр болчихлоо. Жохон маанагч гэх юм. За ойлаа шууд тэрийг барайл ярьчих л та. Нөгөө бусдад гэдэг дээр нь тэр чамд ерөөхдөө ямар санагддаг вэ? Нэг тийм бусд хүмүүс чамайг юу гэж бодох. Тэгээд тэдний төлөө тэр үз бодлынхын төлөө өөрөөсөө өөр хүн байх тухайд чи юу гэж бодож? Ялцгүй өсвөр насны хүүхдүүд болохоор нэлээд тулгамцсан асуудлууд гэж бодож байна. Хүүхд толгонд жишээ нь сургуультай алдарны хүнстэй болохын тулд хичээн, ангидаа нэг хүнстэйхэн тулд хичээн, муу илүүдэхгүй тулд бас хичээн, суулга дээш хаагдах байдал дээр шүү. Ялцгүй Кайтана шиг байх шаардлага үүсдэг гэж бодож байна би. Тэр нь зөв гэж юу? Чи юу зөв бол биш, гэтэл буруу бол биш. Ерөөхдөө тийм шаардлага байдаг. Тэгээд ер нь дагах нь олонтой байдгаа л гэж хэлэх гэж байна тийм. Тийм нэг хөвсмөл зүйлч юм шиг. Хэлсэн шүү дээ. Гэтэ олноос өсвөр насныхаа энээс болоод айгүй их саналдаг л гэж харагддаг надад. Яг өсвөр насныхны хувьд бол яач тийм л дээ нөгөө боодох хүн байхгүй. Гол нь хов хүмүүст өөрт нь л хандаад өөрийгөө битгий тэгж хичээл гэж хэлмээ. Тэгж айхдаг хичээгээд өөрийгөө байг л хэлчихмээ. Нөгөө хамгийн гол нь өсвөр наснд чинь ингээд өөрийгөө олоогүй явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Өөрийгөө яг хинбэ гэдэг танаагүй. Тэнгүүд эргэн тойрны хүмүүс өөрийг нь юу гэж бодох нь амар хамаатай юм шиг санагддаг юм уу? Яг уу надад ч гэсэн мэдээж хүмүүс намайг юу гэж бодох тодорхой хэмжээнд хамаатай л та. Гэхдээ тэрийг яг уу тэгж өөр амар тулгаж хүлээж аваад байдаггүй гэх юм уу? Тэрнээс ч одоо би ингээд өвчлөмжлэг хийж जैन те. Одоо тэгэл өөр юмнууд ингээд хийгээ явж जैन. Зүгээр за энэ бүхнийг мартаа зүгээр л амьдралдаа ингээд өдөр тутмын үйл явдлуудаа оролцлоо ч гэсэн хүмүүсийн намайг юу гэж бодох надад тодорхой хэмжээнд хамаатай л та. Тэр хүмүүсийн харилцаа хооронд ч гэсэн өрнөж байгаа том юмнууд энийг штэ. Гэхдээ тэр хүмүүст сайхан санагдахын тулд ингээд өөрөөсөө өөр хүн байх ч юм уу те. Өөр дүрд жүжиглэнэ гэдэг бол амар жоохон зүйл асуудал л та. Нөө ямар газар ямар байх гэдэг бол өөр те. Яг байгаа өөр хүнтэй өөр өнгөсээр ярина штэ. Тэр бол өөр. Тэгээ нөгөө юу яаж байгаа гэсэн үг биш шүү. Хүндэнд тааруулж ирцэх гэсэн ч юм уу те. Тийм бол биш. Зүгээр ямар үед ямар байх гэдэг чинь бас арай өөр асуудал үүдэн штэ. Өөрөөрөө байна. Гэтэ жишээ нь найзынхаа хажууд ямар байдаг лээ. Найзынхаа ээж аавын хажууд ямар байдаг лээ те. Гэтэ найзынхаа ээж аавын хажууд зүгээр нэг тийм хутлаа баг зүгээд те байдгаас шал өөр хүн байна гэсэн үг бол биш шүү. Нуугаад бол хийгдээ тийм. Тийм. Би бол тэгж боддог. Тэгвэл даан хизээ нэг цагт үнд үүтгэдэг л байхгүй. Тийм. Яг өөрөөсөө өөр хүн болж жүжиглэнэ гэдэг чинь амар асуудалтай байхгүй. Тийм шүү дээ. Айгу тийм гэж. Айгу буруу тий. Маш буруу. Хизээ нэг цагт баригдчихл таа гэж. Тийм. Кайтано ч гэсэн өндөрхөн ил гардаг. Тэгэл өөрөөхөө нугаал. Гэтэ сизон 4 дээр ч гэсэн өөрхөө нугаал ханхуд яваал яаал та. Тэгээ баригдчихлоо яла. Яах та нуугаагүй үстэй ханхуд. Нууч танилцчаад тэгээ дараа нь баригдаад тэгээд харилцаагаа өргөжлүүлчихдэг үлээ тий. Тэг санагдаад ах юм. Үгүй шүү дээ. Наа ханхуц ингээ биеийн тамитай ингээл бос босон сэлж яхад хажууд нь улаан цай шалаа угаагалж зогсож идтэл ханху очсон чинь чи ингээл цэвэрлэгчтэй юу ярих гээд байгаа ингээл өөрөө кайтан эхлээд түлхээд идэв ш. Тэр чинь сүулт штэ. Эхлээд цаадах чинь амар нүүр мүрээ будаал юу яжснаа дараа нь хин жилээ ирээд тэгээ хэлждэн штэ. Цэвэрлэгч юм тэгээд хин нөлөө тэгээ цаадах чинь өрөөндөө орж амар ойлж мэлээд байдэн штэ. Ребека болов хин хэлждэг үлээ.
Энэ хэлчтэй маа. Нэг охин. Бодол хэлэх та. Ар явуулав. Оо ар хэлвэж таарна л нэр. Тийм юм бол болдоо шүү. Тэгээ санд өөр ярих юм юу нэг хайтан тий. Тэгэл нөө өөр дүр жүжиглэж байгааг нь л ярих юм байна л да. Энэ тэгээд айгүй том сэдв шүү дээ. Тэгээд хүмүүсийн хувьд бол тиймэрхүү юмнууд зөндөл байдаг бах. Өөр хүнд таалагдахын төлөө ч юм уу те. Өөрийгөө өөрчлөнө гэдэг бол өөр хэрэг. Гэхдээ өөрөөсөө өөр хүний хувьд дүр жүжиглэж яг өөр өнцгөр өөр хүнд танигдж тэр хүнээсээ итгэл сэтгэл хүлээнэ гэдэг бол амар хэцүү л те. Тэгэхээр тийм битгий байгаарай. Нөгөө гадуур юу яваад байдаг шүү дээ. Өөрөөрөө ч гэсэн суух байхгүй гэдэг. Гэхдээ яг өөрийнхөө хамгийн сайн сайхан хувилбар төрөгчл явж байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр өөр дүрд бол битгий жүжиглээрэй л гэж хэлмээр байна минут. За. Дараагийн дүр Валерио. Валерио л та. Валерио. Нэг олигтой асуудал байхгүй ч тийм. Харин тийм нэг тийм яг нөгөө түрүүн лүүдээр ярьсан доо тий. Тэгчтэйгээ тийм. Тийм дүүдэг он. Тийм тэгэл Валериог баг ярьсан юм байна дөө. Гэтэ хар тамхины төлөө бол нэлийн явсан шүү. Тийм. Хар тамхины хэрэглээтэй. Хар тамхины төлөө чи тэгээд нүцгэлээд хөгсөн эмэгтэй хүний доор суух уу? Би бол тэгэхгүй л тэгтээ над чи ямар эвгүй яг шууд хой хүн рүү гарч ирсэн асуултаа ба. Сочлоо шүү дээ би бүр сая юу лээ. Монгол архины төлөө тэгэх хүмүүс байгаа болов. Магадгүй л юм л та мэдхгүй нөгөө тэр зүйлээсээ хэтэрхий хамааралтай болцсон те тэрнийхээ төлөө нөгөө юугаач золиослохоос болохгүй болцсон тийм үнэхээр яг тэр юмны хамааралтай болцсон хүмүүс байж магадгүй шүү дээ. Тэгэхээр тэд нар бол тэгж магадгүй. За чи подкаст бичихийн төлөө тэхгүй үүлтэй өөр дөндөл арга замаа олохгүй л үү. Тэр дараагийн нэрлэг байна. Ребека ямар асуудал толд гэж боддог вэ? Ребека чинь ээжийн асуудалтай. Эцгийн асуудал байгаа. Эцэгийнхээ бизнес те ээжийнхээ бизнес бүр амар сэтгэл хангалуун бус байдаг. Тэрнээс нэлийн эцэг санаа завдаг. Тэгээд буруу гэж боддог. Ээж нь бол ихсэрэл байдаг. Тийм дэр байгаа. Дээс нь ээж нь бол охиноо итгэхийг захиждаг шүү дээ. Итгэхийг ихэн цаашаа гэтэл юу захих гэдэг тийм. Тэгээ манай хүн бол тэгдгүүл те. Захиргаанд нь байдгүй л те. Хэрвээ ээж чинь буруу юм хийгээд байвал яах вэ? Тэгэл би үзэл бодлоо илэрхийлсэн л те. Ээж нь чинь буруу гэдэг ч юм уу те. Яг ашигтай бол яах вэ? Юу гэсэн ашигтай ч гэсэн буруу юм байх юм бол тэгэл буруу шүү дээ. Чи ээжийг байлуулах уу? Байлуулах тухай мэдээж юу лээ? Оролтын хичээн ярилцсан. Гэтэ нөгөө Кейт Бишоп энэ төр шиг ээжигээ цагдаад бариад өчөхгүй л байх л та. Гэтэ тэгэл бүр амар санаанд байна шүү. Тэгээд ялц бүр тэгээ эсэг дүрийн соёл авчихсан юм байна. Тийм Кейт Бишопын дүрийг тэгээд нэг жоохон сонирн болгочих жоохоо тий. Ямар ч үсэн ээжигээ ингээд тэгээд тэрний дараа нь яг 100 сараар Баатар ээжигээ барьж өгдөг гэж юу энэ жоохон тэр жоохон cringe. Ребека яаж энэ асуудлаа даван туулсан гэж боддог вэ? Даван туулаагүй баха. Миний бодлоо. Одоогоо. Нөгөө дийл хийгээл явж байгаа. Ангичирч чадахгүйгээр. Яаж тэгвэл зогтсож байна? Тэгэл нөө болтол нь ээжтэйгээ тийм тарамжтай харилцаанд орохгүй гэдгээл илэрхийлсэн шүү дээ. Тэгэл ээж нь болцсон гэж хэлээдсэн мөртлөө өргөжлөл хийсэрлээсэн. Тэгэл дахиад асуудал үүсч идэв шүү дээ. Дөрөвдүгээр бүлэг дээр чинь. Тийм. Жишээ богны анги дээр бол бүр санаас. Чи үдсэн биз дээ. Нөгөө хин Кайтаны хинтрийн богны анги шүү дээ тий. Тийм. Гүцмэд. Тэгвэл дараагийн дүрлөө орцох байна. За. Кристиан. За. Гайгүй тий. 2 дугаар сизнээс хойш дахиж харагддаг үст. Тийм. Тэрийг нэг авч ирмээр юм. Харин тийм сонин гарцсан. Хүчээгүй л тий. Нөгөө Карлигийн аав яваад алдсан байж магадгүй гэсэн таамгууд явуулаад идэм билээ. Үгүй нэг өгцөн гэдэг нэг юм цохолгоч байна. Харин тийм. Яг зүгээр л алга болцтой. Имчлийн дарж явна гэж. 5 дугаар бүлэгтээ нэг ингэчмээр юм аа. Хоолойгийн өхлийн хэрэглэнд гарч ирээ. Оолн би ингэж боддог байсан 4-р бүлэгтээ байсан шүү дээ. За. Кайтана хоолойдод эндөө хайштай байсан байж таараад хамаг үнний цагдаа тэгээд өгчдөг. Тэгээд хамаг хэрэгтнүүд илэрхээд буцаж нөгөө цувралдаа эргэж орж ирнэ. Тэгээд дээрс нь Надия Лукрезээ гадаад байгаа шүү дээ. Нутагтаа очиж санд орохоо мэдээд итгэжтэй тэгээд Америкт цагаачлаад амьд. Тэгээд үйл явдал нь тэнцэнэ Америктаас нэг тэр хоёр чинь нэг тийм гайгүй харилцаатай болоод ч юм уу нэг тийм нэг эрэгтэй Америкт дүү гарч ирээд ерөнхийдөө бол Америкт тэр эрэгтэй дүү нь баян дүү гэж таар Испантай нэг холбогддог ч юм уу цагт хамгатай тий. Тэгээд нэг тийм Америкийн үзэгчтэй бас татчих болох тийм таамаг бол надад байдیں۔ Наач тий одоо бүх хизээж бүтэхгүй нь л тий. Тийм ээ одоо тэр ч бодлоо алсан хов 4-р си즌 5-р си즌 гараа авчихаар тэрнээс бол мушгаад шал өөр юм авчиж байгаа л тий. Элитийн үед надад нэг жоохон
таалагддгүй юм байдаг л та. Нөө За. season болгон яг адилхан юугаар явдаг. Дараалттай явдаг гэх юм уу? Ерөөдөө нэг том гинт хэрэг гардаг. Тэгээд хин нэгэн үхдэг. Тэгэл тэр нэг нөгөө яг ардаас нь ингээд хөөс юмар явдаг шүү дээ. Эхний хоёр амар гоё байсан аахгүй. Гурав дээр нөгөөтөө дахиад атчих юм уу? За окей гэд байсан. Тэгээд эхний гурав бол үнэхээр гоё шүү дээ. Яг 10 out 10 аахгүй. Айгуу гоё. Өгвөл бол гоё. Тийм. Дөрөвдөр нэг тэр хүнийг шал тэнийг л алдчихсан. Тийм шал тэгэл. Тэгэл Аригийн автыг ихтэй тэр хүнийг цогцсон хас юм шиг байна шүү дээ. Мэдгүй. Тийм үү? Трейлер дээр тэгж байлоо. Тийм шүү дээ. Нэг усан донд нэг хүн хөвгөө цагдаа нар тавиад цогцсон юм шүү дээ. Тэгэхээр тэр хүн байж магадгүй ч юм. Би болохоор шинэ гар юм болоо гэж бодсон шүү дээ. Нуурлуу шийдсэн шүү дээ цогцыг. Ялч тэр хөвж байгаа чигээл асуудал болох. Дээрс нь Патрик нэг цусандаа ботголсон юм байна. Тэгэхээр Патрик бас ялч байгаад. Харин хүн алчих واخоо. Элитийн тэр нь жоохон тэнэг. Нөгөө яг л адилхан нэг юм болоо тэгэл яг адилхан дараалал ингээл өрнөдөд юм. Тэгээ нэг жоохон эргүүлж нэг арай гоё болох юм бол тийм Riverdale-ийг боддог. Riverdale яа тийм. Бас яг ижлэх штэ ингээл өгөж чимгүй аль хүн алаал. Гэтэ гофиг нуушаал яваад. Riverdale амар нурштай юм шиг байна тий. Тийштэй бушаал хийгээгүй юм 7 season би нэг season харайтай гэдэг юм. Riverdale хэзээ одоо сүүлийн бүлэг үү юу лээ? Гүү лүү? Гүч сая шинжилсэн ш төгсгөлийн бүлэг л биш гэсэн. Дуусахгүй юм л доо. Сүүл тэр Sabrina-тай огтлцсан ангийн үзсэн үү чи? Үзэг би нөө Riverdale үздэг болохоор үзег үл тээ. Sabrina бол гоё шүү дээ. Таалагдав. Би үзег үлдэх тийхтэй явсаад нь хаашсан Sabrina ирсэн бил. Тэгээд чи Sabrina-гийн 4-р сизон үзсэн мүү? Төсвөлийн 5 билүү? 4 билүү 5 билүү? 4 тий. Тэгээд тэрэн дээр ч өгчтэй шүү дээ. Тийм өгсөн мөртлөө тэр Riverdale амьд явж ирсэн. Харин тий. Тэгэхээр бас гайхалаа. За яг хоёулыг нь үзсэн хүмүүс бол яагаад гэдгийг мэдчихэж байгаа байлгүй тий. Найди. Нэг тийм гаргалгаа тий. Тайлбар байгаа гэж. Надад бол тийм өгцөн тий алдаа малдаа логикийн алдаалах хамаагүй голон зүгээр л Sabrina Riverdale явж байгаа л гоё. Riverdale дээр ч нэг бүр очсон шүү дээ. Season 2 дээр баха. Тэгээд яг нөгөө дөрүүд нь бол гарч ирдэг л тий. Sabrina өөрөө очсон шүү дээ. Тийм. За дараагийн дөрөв Sabrina Riverdale David өвнөх гэж боддог гэсэн шүү дээ. Тэгэхээр Riverdale гарч чивмэг болно. За тэгж. Дараагийн дөрөв Sabrina тэгтээ гоё. Надад бол таалагддаг. Нэлээ хөөргөн зовж шүү дээ. За. Станц сонслог. Харин тийм ээ. За. Philip Rory. Сайхан дайлж байна нэр. Сонсч байгаа хүмүүсээс уушлах уу яа. Тэгээ Netflix-ийн зурлуудыг бас үзсэн гэж найдаж байна те. Үзег бол Sabrina энэ чинь сайхан спойлерлоо ш сая. Өнгөрсөн. Philip ханхуу аа те. Philip тэр нэг тийм яриад ахаар асуудал нэг тийм сүртэй байгаа юм уу? Үгүй бодож байна чи. Өмнөх сургуультай нэг охинд хүчирхийлээд нэг охин. Тэгээ тэрнээс олж шилжиж ирсэн гэсэн шүү дээ гадаад тохиом. Тийм л үү. Тийм бичлэг хийгээд. Philip чинь тийм асуудалтай нөхөш тийм. Тийш тий. Тэгээ хайтан уушлаад бичлэг хийдэг зааван гарч тий надад ч нэрээ нөгөө хийж чи зүг гэж бодож байгаа. Cash шиг тий Euphoria-гийн Cash шиг буруу штэ. Яа гэсэн буруу. Cal дээр бас нэлийн ярьсан баха энэ тухай. Сонсоогүй бол манай Euphoria-гийн season 1-ийн тухай бас яг ийм дөрүүд дээр суурилсан эпизод байгаа. Сонсох боломжтой шүү. Ямар тохиолдолд буруу штэ тий. Зүгээр тийм үеийн биш. Юуныхаа тий хүний зөвшөөрлөг зүгээр энгийн бичлэг хийхэд ч гэсэн ёстой бас асуудалтай штэ. Тийм бахад бүр тийм хүний нууц бичлэг хийнэ гэдэг бол үнэхээр болохгүй. Яасан ч зүтгэх юм биш. Энэ дэр бол жоохон асуудалтай гараа шүү тий. Мартцсан биш тэр мөрийг. Гол нь бас тэгээд давтаад яваад байгаа. Өмнө зөндөө асуудалтай болчиход. Чи тэр шинэ жилийн богино анги энэ Филипптэй бас сорилдсон ш. За үзнэ. Би тэрийг одоо хаагуур өнгөрцөн бол ямар сони. Би юусэн мэдээг юм шүү дээ. Үзэхгүй тийм. Харин тэлдэг байж. За угаасаа одоо season 5 мав дээр идэл дахиад ярилцсан гэж найдаж байна те. Тэгэхээр тэрийг үзсэн байж яа. Дараагийн дүүлээ орох. За тэгээд. Ari. Тэрийг ямар ч үг гэж боддог чи. Ari бас нэг тийм жоохон сайн охин те. Муус тийм. Яг нүдэн дээр хүмүүсийн нүдэн дээр тэгээд Ира гарч ихээр зааварчдаг л та. Яа Ира ихтэй гоё штэ тийм. Ира амар те. Юм штэ. Яа надад аяа гэж Ира. Ирэг одоо яг юу гэж тайлбарлах юм бэ нэг тийм амар attractive, амар sexy Ира нэг тийм Аригаас хамаагүй өөрлөлтөө.
Аав дээр ямар асуудал идэх гэж боддог гэж байна. Тийм бас жоохон надяатай Олон юмнууд жоохон байж магадгүй. тийм Лукастэй харьцуулаад юу гэж боддог? Нөгөө гэр бүлийн Лукасыг асуудал баг бас байгаа штэ тий. Нөгөө Ариг тойрсон. Тэгээ ах нөгөө хоёр дүүн амир тийм асуудалтай гэх юм уу. Висия хин хоёр Патрик хоёр ч бас хэцүү хоёр штэ тий. Тэр хоёрын дунд тэгээд аавынхаа дунд нэг тийм сайн балансыг барих гэж явж байгаа, зовж байгаа дөрүүдийн нэг л тий. Тэгээд тэнтэй Самуэльтэй харилцаатай байдаг. Тэр бол Самуэль гэхдээ ямар ч харилцааны төгсгөл тэгэл өвдөөл дуусах юм да хөрх. За ерөөхдөө ингэ болчихлоо дөө. За тэгвэл одоо хамгийн сүүлийн төр Менсиа. Менсиа. Нэр нь гоё сонсогддог шүү. Айт. Аанч үстэй эсэлтэн салт юм. Дүрийн хувьд бол жоохон сонин дүрээ. Жоохон ямар хэрэгтэй байгааг нь бас жоохон ойлгохгүй байгаа. Одоогор. Хойд дээр арай том болох байлг те дүрээ үүрэг. Голноос яг бодитгүн гэхэд хэцүү байгаа байхгүй юу? Эпикат ажиллаж байгаа харилцаа айгүй энгийн мөртлөө цаагаас өгсөн хүмүүстээ яваал мөнгө олоод идэг. Гол нь яг яагаад тэгдэг юм ерөөсөй ойлгохгүй. Мөнгөний төлөө юу эсвэл ааш тахыг хүссэн үү гэдэг юм тий. Харин тийм ээ яг шууд ингээд одоо аавныхаа мөнгө өгөх болчдөг штэ тий. Тэнгүүд заавал тэгж мөнгө олох хэрэгтэй ч юм уу тий. Тих яг нэг тийм хангалттай шалтгаан байхгүй байгаа тийм үйлдэл хийгээд штэ. Тэгэхээр ялтчгүй тэр зүгээр дүрийн буруул болчих юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Би бол тэрийг хангалттай шалтгаан гэж бодохгүй л байна. Тэгвэл мөнгөний төлөө хөгшин хүмүүстээ явах нь зөв үү? Харин яагаад гэж ойлгохгүй. Энэ жоохон хэцүү. Мессиач насан туршаагүй тий зөв үү? Зөв. За тэгвэл хамгийн дүнштэй анги үсгэсэн шүү дээ. Хөө за тэгвэл өстэй бороо. Одоо юу яд штэ биеийн хөндлөлтийг ингээ хөлтөлсөн улс орнууд байдаг штэ. Хууль араас зөвшөөрсөн энэ бол нэг тийм тогтсон системтэй болоод яг тийм дэлхийн хөдөлмөр болоод явж байгаа улс орнууд бол байгаа. Тэр үед бол нэг тийм амар буруу гэж хараад байх нь бол бас жоохон хэцүү. Тэрнээс шаран насан туршаагүй байж тэгээд мөнгөний төлөө тийм үйлс хийж байгаа буруу. Зүгэх арга байх. Бас тэгээс мөнгөний төлөө хөгсөөнтэй явсан штэ. Тэрнээсээ болоод нөгөөдөл нь өөрийг нь сүрдүүлэх юм. Энэ тохиолдолд чи яах вэ юм бэ? Хиний оронд Мессиагийн оронд байсан болов уу? Тийм. Анхнаасаа л тийм үйлдэл нөгөө шийдвэр гаргах нь бол буруу байсан. За хэрвээ тэгж үр дагаварт нь тийм их юм яаж байгаа бол тэр хүмүүсээс харилцаагаа таслах тий аль болох холцох хэрэгтэй байх. Тэгээд нэгэн талыг ардаасаа жаргуулсан тийм их юм орчвол амар хэцүүлтэй тий амьдралын баталгаа жоохон динжигнэж ирж байгаа байхгүй. Тэгэхээр анхнаасаа зөв бодолтой байж тиймэрхүү эрсдэлтэй үйлслүүдийг бага хийвэл бас арай аминд үлдээтэй юм болов. Месси ингээд насан туршсан. Тэгээ тийм хөдөлмөр эрхэлж байгаа бол ямар нэгэн тийм асуудал ерөөсөй байхгүй байхгүй. Гэхдээ насан туршаагүй байж тийм. Тэгээд сүрдүүлж шүү дээ бас нүсгэн зогно. Тийм. Амар асуудалтай болчих жоох байхгүй. Тэгэхээр амар буруу л та. Мессигийн хувьд бол амар хэцүү шүү дээ тэр чинь. Тэгээд санаа тийг сүрдүүлвэл яг яах вэ? Амар хэцүү шүү дээ. Би одоо яг хаашаа орохоо мэдэхгүй болчих. Тэгээд цагтад хандах байсан уу? За тэр л хамгийн зөв үйл юм уу та тий баг цагдаад л хандах хэрэгтэй юм л да. Тэгээд цагдаад хандвал одоо юу мэрчсэн цамаас янз бүрийн байцаалт аваад эцэгт чи мэдэгдэн надад яах вэ? Харин тийм тэгэхээр бас амар хэцүүлчих жоохгүй. Цагдаад хандах юм бол би одоо тэгээд насан туршаагүй хуулаад олонний анхаарлыг татчихжээ шүү. Харин тийм тэгэхээр яг илүү өөрийгөө барьж өгч байгаа юм шиг юм болчих юм тий. Тэгэхээр амар хэцүү байгаа юм л да. Тэгэл бол эзэд яг хүмүүсийн нүдэнд өртөж болцохоор юмд орчиж штэ. Амар бацаалагдчихна л та. Тэгвэл эсрэг үсгийн хүнтэйгээ тэгж жагаад ажиллаж чинь бүтлгүй болоод цагдаад очих нь илүү амархан эсвэл ижил үсгийн хүнтэйгээ тэгж жагаад цагдаад очих нь илүү амархан. Тэгэхгүй нийгэм яаж хүлээж авч байгаасаа амарх байхаа. Гэтэ аль ч газар ерөөхдөө ижил үс нь арай хэцүү байдаг байхаа гэж бодож байна. Монголд бол баг ижил хүссэн байсныхаа төлөө гэмт хэрэгтэн болчих гээд байгаа үе байдаг штэ. Хүний эрхийг хамгаалж байгаа хүмүүс нь те эмч цагдаа нар тэр хүмүүс өөрсдөө хүний эрхийн эсрэг байгаад байдаг тал зөндөө шүү дээ. Одоо те наацхан жишээ нь одоо гомо гэдэг үг чинь хараалын үг шүү дээ. Тэ хүмүүсийг харааж илж шүү дээ. Тэгээ бид нэр гомо гэдэг үгийг хэрэглэхийн оронд гээ гэж ярьдаг те. Гомо гэдэгт анх орж ирэхдээ зүгээр л ингээл ижил хүссэн үнийг нэрлсэн үг байсан байлгүй дээ. Тэрийг л зүгээр хүмүүс ингээд хараал болтол нь ингэж сэв сууталт нь ашиглаж байгаа гэдэг чинь хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа нэгнээ ойлгохгүй байгаа тий. Нэгнийгээ ирэхэд яаж хандж байгаа вэ гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр үнэхээр харамсалтай. Үнэхээр хэцүү санагддаг. Одоо тэгтээ шинэ үеийн тий илүү олон юм үзэж хараад дэлхийдээ илүү ойрхон байгаа хүүхдүүдтэй бидний
үе бидний дээшээ тэр доошоо тий. Тэм хүмүүсийн хувьд бол энэ дээр хамаагүй нээлттэй болоод тэгээд эн чинь зүгээр л адилхан хүмүүс юм байна. Тэ биднээс нэг тийм өөр байгаад ах юм байхгүй. Биднэрт ингээд доромжлуулах ёсгүй юм байна гэдгийг илүү ойлгож хүлээж авч байгаа хүмүүс гарч ирж байгаа байх гэж найдаж байна. Үгүй тэгж хандахгүй байгаа те тэрийг яг стил муу хүмүүстэй яг нийгмийн хүний яснаас гажууд гэж хүлээж авдаг үеийнхэн байвал яг өмнөөс нь үнэхээр харамсаж байна. Яг тийм human being байгаад чинь үнэхээр харамсалтай санагдаж байна. Гутарч шүү нэр юм тэгэхээр. Тэгээ чамд өөр Минсэд хэлэх юм юм. Минсэ тэгээ нөгөө Ребекагийн ээжтэй бас нэг тохиолдол зүй байдаг шүү дээ. Яг хоёул нөгөө би таны хар тамхит арж байгааг хэлэхгүй та намайг өөр хүнтэй унтж байгааг хэлэхгүй гэдэг. Тэгээд хоёулаа аль аль нь хэлээл мэдэгдээл дуустдаг л та. Тэгээд тэр бас амар токсик гост тий. Найзынхаа ээжтэй тийм харилцаатай болчтой байсан. Тийш. Зэгт өөрөө богоо юм хийжсэн ч гэсэн Ребекагийн ээж шиг үйлдэл хийх үү? Харин мэдгүй Ребекагийн ээж охиныхоо төлөө гэдэг ч бас жоох хэцүү юм тий. Тэгээ өөрийг нь хуурж байгаа хүнийг хүнтэй яг харилцаатай байхыг нь зөвшөөрч байна. Тэг зөвшөөрч чул ер нь хэрэг болж байгаа шүү дээ. Тэнгүүдээ өргөжлүүлээд өөрөө хар тамхиа зарцаарлаа нэг жоохон охиндоо жоохон хайргүй байгаа юм ч юм уу мэдгүй. Гэтэ энэ тохиолдолд бол Минсигийн зүгээс баг ингээ хэлжүүл зүгээр юм шүү. Юу гэдэг вэ? Өөрийн талгадаг бохлыг хараагүй хүний талгаад дээрх өвсийг хараалаа гэдэг. Энэ үг тохиолдох юм. Энэ нөхцөлөд. Үгүй баха. Нөгөө хэрээнийхээ харийг гайх нь гэдэг тохиорох юм шүү. Хоёлаас буруу хийж байна шүү дээ. Тийм. Алийн зөвтгөх вэ чи энэ хоёр юм. Алийн зөвтгөх үү? Хоёлаас буруу юм чинь. Нэг нь хүчээр зөвтгөх гэвэл алийг. За баг ээж нарай гайгүй юм уу? Чичээр зөвтгөж байгаа шүү гэхдээ. Би ч гэсэн зөвтгөхийг гэвэл ээж нь л зөвтгөх юм уу? Баг тийм ээж нь яд ч мөнгө олохын төлөө хөдөлгөөн бишүүлж байна. Тийм. За баг л тийм. За тэгээ хөдөлгөөнөөсөө олж нэг таашаал авахгүй байгаа юм хөдөлгөөнөөсөө бол. Тэгээ Минси бол аваад байгаа байхгүй. Тийм Минсигийн хөдөлмөрийн хажууд арай өөр хөдөлмөр байгаа шүү дээ. Тийм. Яг хоёлаас хууль бусал та. Гэхдээ Минсигийнх нэг тийм арай илүү этик талаасаа буруу болчих. Мэдгүй. Ер нь бол хоёлаа буруу. Чи яах гээд нэг нь ер нь юу яриад байгаа юм бэ чи өнөөдөр. Заавал тэгэл гээд байгаа юм. За ерөөхдөө ингээд бүгдээрээ дуусчихна тий. Тэгээ бүгдээрээ дуусчлаа. За эцэст нь базаад хэлэх юм юу вэ? Базаад хэлэх юм. Яг хуу элитийн хувьд бол бидний амьдрал дээр тохиолддогоос бол шал өөр юмнууд гарах үе олонтой. Гэхдээ мэдээж өөрсдийнхөө нийгэмдэр буулгаж ярихыг бол хичээлээ тий. Хөрсөн дээр нь буулгаж ямар хуу зан чанарууд байна, ямар хуу үйл явдлууд бидний амьдралд тохиолддогтой ижилхэн байна вэ гэдэг дээр ярьлаа. Тэрнээс ч мэдээж бидний үйл явдал бол тий Euphoria дээр гардаг шиг бол дандаа байж бол чадахгүй мэдээж яг тиймэрхүү юмнууд болдог газар орчин нөхцөлд хүүхдүүд нь байж болно. Гэхдээ дандаа бол биш. Тэгэхээр ерөөхдөө нэлийн хөрсөн дээр нь болгож ярьлаа гэж бодож байна. Тэгээд олон асуудлууд тий тэгээд ямар хөө байх ёстой вэ гэдгийг дээр өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцлаа. Тэгээд дүр дээр нь ерөөхдөө бингэрээ бити тэгэрээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү яг өөрийнхөө талаас зөвлөмжүүд их ч юм уу тий өөрийнхөө үзэл бодлыг бол чөлөөтэй хуваалцаж чадлаа гэж бодож байна. Миний хувьд өнөөдөр тэгээд тийм ингээл болж байна доо. Тэгээ энэ элит Испани байгаа болохоор бас илүү гоё юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Америкийн high school юунууд зөндөөл байдаг. Цоврлоо зөндөөл байдаг. Амьдрал нь арай өөр. Тэгээд соёл нь өөр, хэл нь өөр. Тэгээд элитээс бас хамгийн гоё юмнууд анзаарэгдсэний нэг нь бол яалтчгүй Испани хүмүүсээс гадна Испани хэл байгаа юм тий. Испани хэл бүр айгүй гоё суралцаад чимэг болж өгдөг. Айгүй гоё байдаг. Өвдсөн хүмүүс маань бол мэдчихэж байгаа да. Тийм, айгүй гоё. Үнэхээр гоё. За тэгээд 5 дахь бүлгийг чи хөвлөж байна. 5 дахь бүлгийг ерөөхдөө дөрөвсөө хамаагүй сайн болно гэж найдаж хүлээж байгаа. Одоо эхний 3 сесси явжсэн яг original гоё каст байгаа шүү дээ. Тэрнээсээ ерөөхдөө нэлийн салж өгөөд тэгээд 5 дахь бүлгээр гоё шин дүрүүд орж ирээд шин асуудлуудыг туулаад гоё юм явна гэж бодож байна. ертөнцид нь төрөж байгаа өөр дүрүүдийн асуудал болоод тэгээд тэгж гоё яваасаа гэж найдаж байна. Тэгэхгүй яг өмнөхтэйгээ харьцуулагдаад ч юм уу тий өмнөх дөрөвдөл хүлээгээд ах юм бол угаасаа эхний 3 шиг гоё юм хийж гарч чадахгүй байх. Тэгэхээр өөр гоё юмнууд орж ирээд гоё дөрүүд дээр ажилласаа гэж бодож байна. Тэгээд дөрөв бол үнэхээр сэтгэл хүрээгүй 5-ыг гоё болоосаа гэж найдаж байна. Одоо энэ элитник Sims шиг л болцмоор байна. Тэ нэг generation гэл. Харин тийм тийм. Юусэн гол асуудал нь цуурлан гол юм тэр чин дөрүүдтэй биш. Байн хөөвшиг жижиг дөрүүдийн асуудал дээр тоглох юм бол гоё юм болоо тийм. Би элитиг бол 20 дугаар бүлэг хүртэл яасаа гэж хүсэж байгаа юм байна. 20. Тийм. Өөх.
Гэтэ яг өөр дөрөв Гол нь болно л таа. харин бүлэг хийх сонирхолтой байгаа гэсэн шүү. Хин. Найруулагч нь үү? Тийм. Nice. Би элитийн ертөнцид яг элитийн уур амьсгалтай 20 си즌 үзүүл үзнэ. Би бол үзнэ. Үнэхээр гоё. Гол нь тэг дөрүүжтэй л биш аахгүй. Баячууд хүүхдүүд амьдралтай байгаа. Уур За 6 дугаар бүлгийн зургийг харсан мэт дээ чи. харсан. Филип байсан, Менсиа байсан юмсан. Тийм таньдаг хүмүүс айгүй зөөхөн байсан шүү дээ. Тийм босдод нь бол бүгдээ шин тэр шин дөрүүд бас нэг 3 4 бүлэг бас яал ахаал өөр дөрүүдээ солигдох л баг тийм. Тэгээд яг Generation-ээс солиод яваад байгаа юм. Тийм. Яг санал нэг байна. За тэгээд 5 дээр бол нэлээд найдвартай хүлээж байна. 4 аюулгүй муу байсан. Таалагдасаа гэж найдаж байна. Трейлерээс бол кул харагдчихаа. Надад гоё санагдчихаа. Тэгээд таалагдасаа. Тэгэхгүй бол 5 муу болоод за яг 5 дээр очих турохгүй маа гэхэд 6 муу болчих юм бол би цаашаа үзэх хүсэл жоохон хэцүү байгаа байхгүй юу? 4 шигээ 5 6 болчих юм бол би ер нь цаашаа үзэхэд зэн хэцүү байна. Тэгэхээр буцаад эхний эдшгээ гоё болж эхлэсэ гэж найдаж байна. 4 бол үнэхээр урам угалсан. Гол нь трейлер бол гоё идэв штэ. 4 дээр хайптай байсан ш нэлээ. Трейлер гоё байсан шүү дээ. За одоо энэ хүрээд ерөөхдөө хоёулынх нь асуудал биш ээ өнөөдрийн дугаар ерөөхдөө өндөрлж чинь те асуудал гинэ яана. Одоо шөнийн 2 цаг болж байна. Подкаст асуудал гэд нэрлээд явж штэ сүултээ. Яа. Тэгээд ярих юмч дуусчлаа тий. Хоёлаа бас нэлээд удаа ярьлаа тий. Сайн ч ярьлаа. Сайхан ярилцлаа. Тэгээд энэ хүртэл сонссон бол тий үнэхээр баярлалаа. Хамт хань болж чадсан бол бас бид хоёрын зүгээс айгүй баяртай байна. Тэгээд энэ үрээд бид хоёрын өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Сонсдог хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд энэ үрэл сонссон бол угаасаа дардаг юмнууд угаасаа бүгдийг мэдчихэж байгаа л үү. YouTube, Castbox бүгдэндээ subscribe дараарай, like, share тий. Хамгийн гол нь комент үлдээгээрэй. Үнэхээр бүр намжлан гоё. Хамгийн гол нь та ямар үзэл бодолтой тий бид нартай санал нийлж гинэ үү? Эсвэл санал зөрж гинэ үү тий? Тэр болгоны чинь яг мэдмээр байгаа учраас яг комент үлдээхийг алдаа дутагдлуудаас мэдчих чадна. Тийм биднээс яг шүүмжлэх юм байгаа бол санаа зовлтгүй бүгдийг хэлээрэй гэж хэлмээр хүсмээр байна тий. Бид нар чинь яг угсаа төгс биш штэ. Асуудал юм зөндөө байгаа. Тэднийг мэдж байгаа. Мэдгүй байгаа алдаа дутагдал юм бас хэлж өгөөрэй гэж бас хүсмээр байна. Тэгээд like, share, subscribe хэрвээ биднэрт мэдээж бидний хийж байгаа юмыг үнэлээд бас donation хийхийг хүсвэл description дээр мэдээлэл байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэ үрт сонссон бол дахиад баярлалаа. Тэгээд дараагийнхаа кино, ревю, подкаст те олон бичлэгүүдээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай.